Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний экрон билбэстэй хамтран Засагдхан аймгийн Эрдэнэ дүүрэгч банкын гошоо буюу одоогийн Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлж энэ өдөр эрхэм үзэгчтэй охиндаа хязаалан соёолон их насны мөрдийн уралдааныг бүрэн ихээр нь төлөвлөхөд бэлэн боллоо. За Завхан аймгийн Баян хайрхан сумын Бямбын Наваан дэмбэрэл дэргүүнтэй Сэцэн хайрхны хурд мөрөн спорт уяачдын холбооны санал наашлын дагуу Завхан аймгийн Очирвааны хөлөг мөрөн спорт уяачдын холбооны шийдвэрээр Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны хурдан хязаалангийн уралдаан шанц шалгахаар газар цугларсан 36 хурдан дүмэн нөхөд гарааны зурхаар хөдөлсөн байгааг үзэгчтэй охинд олдон харж байна. За Завхан аймгийн Баян хайрхан сум гэдэг бол одоо Тэсийн голын айсавд угтдаг эргэн тойрон бас одоо хангай нурууны салбар уулаар хүрээлэгдсэн байгаль дүүхийн үзэсгэлэн мөрдөнд тогтсон ийм одоо зайхан нутаг. За энэ нутгийн одоо Сэцэн хайрхны хурд мөрөн спорт уяачдын холбоо бол 54 одоо гишүүнтэй ийм одоо сайхан салбар холбоо байгаа. За түүний бол одоо 17 аймгийн алдарт уяач, 15 сумын алдарт уяач болтой ийм одоо сайхан уяачдаар игнээгэн бүрдүүлсэн ийм салбар холбоо. За хоржидоо Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны хурдан хязаалан насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газраас удирсан 36 хурдан дүмэн нөхөд ийхүү гандрын туурай гараа газар өмбөрдөн энэ их уралдааны тэнгэр дотор алтан доосон өргөж Завхан аймгийн төдөвтэй сумын уяач мөнгөн багны юмчин чирчмаагийн хурдан зэрлэрэ хамгийн наадлаар нь хошуу хөлгөө гарч байна. За цаад талд ногоон замстай үхэтэй сайхан хулуурай гараад ирсэн Уус аймгийн зүүн хангай сумын уяач Бадам дөржийн хурдан хулуурай гараад ирсэн уршилж байгаа хулуурайны цаад талд нь сайхан халдсан үрэнэг гарч ирсэн Завхан аймгийн төс сумын аймгийн алдарт уяач Галсан дөржин Чимбатын хурдан хүрэн халдсан үрэ байна. Хамгийн цаад талдын шар уцтай үхэтэй хүрэн үрэ уршлаад байгаа. За тэр хүрэн үрэ бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Бэгдлийн төмөр чөтрийн хурдан хүрэн үрэ байгаамаа. За ингээд үзүүрийн дөрвөн үрэ арайхаа эдэн үрэнээс шаахан зэрэгхэн болсон араас нь одоо ногоон замстай үхэтэй сайхан зэр дүрээ бол одоо халдалж ирээд үзүүрийн эдэн үрэтэй нийлж байгаа харагдаж байна. За тэр бол одоо Завхан аймгийн төс сумын уяач Самбин Баатар хүүгийн хурдан хээр үрэ хүрэн үрэ одоо гараад ирсэн уршилж байгаа юм байна. За Самбин Баатар хүү уяач одоо шүтлэн насны мөрдийн уралдаан сайхан алаг үрээ бол одоо үзүүр дүүхэн уралдаад байсан хязаалан насны мөрдийн уралдаан сайхан алцтай харамтай авраг дүүхэн хийстэй хүрэн үрээ өнөөдрийн хөрс ангал наадмыг холхон сайхан гарч ирээ хөтөллөө. Завхан аймгийн дэс сумын уяач Самбин Баатар хүүгийн хурдан хүрэн үрээ бол одоо хязаалан насны мөрдийн уралдааны өнгөн дээр нилээн зэрэгхэн сайхан гарч ирээ хөтөлж байгааг үзэгчтэй охин харж байна. За ам хөдөлгөөн дээр нь бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын уяач мөнгөн багны юмчин чирчмаагийн хурдан зэрдрээ гараад ирсэн уршилж байгаа. Завхан аймгийн дэс сумын аймгийн алдарт уяач Галсан дөржин Чимбатын хурдан хүрэн үрээ уруу талд нь байна. За мөн одоо төдөвтэй сумын Бэгзийн төмөр жүтрийн хурдан хүрэн үрэ 92 үрээнийх нь өнгөн дээр сайхан халиун үрэ гараад ирсэн уршилж байгаа. Завхан аймгийн сонгон сумын уяач Содон Билжээгийн бодлогын хурдан халиун үрэ гарч иржээ. 90 хэдэн үрэний өнгөн дээр гөхөлтэй засмал илтэй хээр үрэ гараад ирсэн. Завхан аймгийн төдөвтэй сумын Бямцогтын итрийн хурдан хээр үрэ гараад ирсэн. Өнгөрсөн жил одоо сумамдан аяр гэдсэн ийм одоо хурдан үрэ аймгийнхаа хойдын хурдан мөрдийн уралдаанд мөн одоо хэрэгдэж байсан хурдан үрэ юм байна лээ. За ингээд арын үрээнүүдийг үзэгчтэй охиндоо сайхан харуулж улаан замтай үхэтэй сайхан цагал үрэ одоо гараад ирсэн уршилж байна. Энэ бол одоо Нөмрөг сумын Мөнхөрийн ангуйгийн хурдан загал саард үрээтэй тун эдлэн үрээ бас одоо харагдаад өнгөрч байгаа шиг байна. За Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны хязаалангийн уралдааны нэг дундхан багцаанд явж байгаа үрээнүүдийг одоо үзэгчтэй охиндоо харуулахад түрүүн одоо тархинд гарч ирсэн Уус аймгийн зүүн хангай сумын Бадам дөржийн хурдан хул үрээний харамсалтай нь одоо хүүхэд нь унтсан бүдрээд унтж байгаа харагдана. За ингээд арын мөрдүүд бол одоо тун ирчтэй хэн байгаа. Завхан аймгийн Баян хайрхан сум Тэсийн голын одоо айсавд огтдаг Завхан аймгийн хойдлын сумдаас бол одоо Эрдэнэ төгс уяачид Эрдэнэ дурдан урт хөлөг мөртөөгөө өрөлдсөн ирсэн. Үнэхээр бас өргөн дэлгэр сайхан наадам одоо зохион байгуулагдаж байна. За ингээд арын үрээнүүдийг одоо харуулах юм бол баг зэргийн одоо тооцол ихтэй байгаа учраас үзэгчтэй охиндоо үзүүрийн үрээнүүдийг одоо сайхан харуулнаа. За мөрөн уралдааны зам нь бол одоо өгсдөг уруудыг тавьжантай ийм одоо нутаг байгаа. За ингээд Завхан аймгийн Баян хайрхан сум аймгийнхаа хойд усны хурдан мөрдийн уралдааныг анх удаага одоо амжилттай сайхан зохион байгуулж хурдан хязаалан насны мөрдийн уралдааны өнгөний үрээг одоо үзэгчтэй охиндоо ахаа сайхан харуулж эхлэхэд энэ дэлгэцний харагдаж байгаа халдсан үрээ Завхан аймгийн дэс сумын аймгийн алдарт уяач Галсан дөржин Чимбатын хурдан хүрэн халдсан үрээ. За өнгөн дээр бол одоо Завхан аймгийн дэс сумын уяач Самбин Баатар хүүгийн хурдан хүрэн үрээ бол одоо нилээн зэрэгхэн хөтөлсөн хэвээрээ урьшлаад байгаа. За энэ бол одоо Тэсийн голын одоо онгон одоо байгаа да. Тэсчигийн одоо иймэрхүү нэг одоо төвөр сайхан биетэй байдаг. За ингээд Тэс сумаас ирсэн Самбин Баатар хүүгийн хурдан хүрэн үрээ бол одоо хязаалан насны мөрдийн уралдааныг хөтөлсөн хэвээрээ урьшлаад байгаа. 2 жилийн өмнө Завхан аймгийн Асгад сумын зохион байгуулагдсан Цуутай хурд 2017 аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдаан тааган насндаа ам үзүүн дурталж байсан Галсан дөржин Чимбат алдартай хурдан хүрэн халдсан үрээ одоо гараад ирсэн. За хүрэн халдсан үрээ бол одоо саяхан сумандан харигчаад ирсэн ийм одоо хурдан үрээ юм байна да. За битүүн нэмнэтэй сайхан хар үрээ нэг одоо гараад ирсэн Завхан аймгийн сонгон сумын Сүхэгийн амзоочи хурдан хар үрээ гарч
ирсэн байна. Цаад талд нь одоо сайхан хөрөнгө үрээ Завхан аймгийн Баян хайрхан сумын Батмагалангийн хөрөнгө үрээ мөн одоо гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За харин хэдэн үрээнээс одоо битүү нэмнэтэй сайхан шар хувцастай хүүхэдтэй Азарган хар үрээ бас одоо алдлаж ичээд зүрийн хэдэн үрээтэй нийлж Завхан аймгийн сонгон сумын яаж Дашнымын Баасандэрчийн хурдан хар үрээ гарч иржээ. Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын Өлзий утгын шинжлэлийн адууны эцэгтэй ийм одоо хурдан үрээ байна. Хамгийн ардталтай сайхан саар үрээ урьжлаад байгаа. За улаан зэжнэтэй улаан дээлтэй хүүхэд унсан сайхан хөрөнгө үрээ бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын мөнгөн багны Юмчин Жирчмагийн хурдан зэрдвэрэ. Түүний ард тал дээр Завхан аймгийн төдөвтэй сумын Бэгзийн төмөрчүүдийн хурдан хөрөнгө үрээ гараад ирсэн. Даагандаа 4 өдрүүлнийг ам хөзөөдсөн ийм одоо хурдан үрээ байлаа. Аймгийн алдарт яаж Отгонбаатарын хоногн адуу. За цаатлаар нь Завхан аймгийн Баян хайрхан сумын уяаж Жигштийн Баян жаргалын хурдан хонгор халдсан үрээ уршиллаа. Урьдчилан жил одоо асхтын бүсийн уралдаан дааган наснда хайргийн дөр турталж байсан Завхан аймгийн Баян хайрхан сумын Жигштийн Баян жаргалын хурдан хонгор халдсан үрээ бол одоо хойхноос гарч ирээд үзүүрийн хэдэн үрээтэй залгаж байгаа харагдаж байна. Завхан аймгийн сонгон сумын Сүхбаатарын ганцлоожийн хурдан хар үрээ бол одоо энэ дөрвөн үрээний өнгөн дээр одоо сайхан град арсан уршилж байгаа хамгийн ард талд сонгон сумын уяаж Содон бэлжээгийн Батулгын хурдан халин үрээ одоо гарч ирсэн. За энэ дэлгэсний харагдаж байгаа шар утастай хүүхэдтэй сайхан хар үрээ бол одоо Завхан аймгийн сонгон сумын уяаж Дашнымын Баасандэрчийн хурдан хар үрээ их талдаа Завхан аймгийн сонгон сумын аймгийн алдарт уяаж Намсангийн дөрж утгын ядуун сүргийн өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байна л да. За хоёр хээр үрээний хөнгөн дээр Завхан аймгийн төдөвтэй сумын Бям цогтын эдрийн хурдан хээр үрээ одоо гарч иржээ. Эцэг тал нь бол одоо сонгон сум. За их талдаа бол одоо Баян дэсийн Монгол улсын алдарт уяаж Базар Гэрчаагуун ядуун сүргийн өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байлаа. Цаад талд нь засмалтай сайхан халтар хээр үрээ одоо гараад ирсэн. Өршөж байгаа. За тэр бол одоо Баян хайрхан сумын Батмөнгийн ад сайхны хурдан хээр үрээ байна. Техник нөмөртэй мордсон ад сайхны хурдан хээр үрээ гараад ирсэн байна. За ад сайхан гэдэг үеж одоо 2 жилийн өмнө асхтын бүсийн уралдаан шүтлэн наснд одоо сайхан хар үрээ одоо холдруулж гэж байсан санагдаад байгаа юм. Даагандаа 11 уралдаад 9 удаа хэрэг төрүүлсэн гэдэг одоо сайхан хар үрээ төрүүлж байсан. Ад сайхан гэдэг залуу бараг одоо мөн байгаа хаа. За хөдөлж уруулаад байсан Завхан аймгийн дэс сумын Цамминбаатар хүүгийн хурдан хөрөнгө үрээний өнгөн дээр нь бол одоо Завхан аймгийн дэс сумын аймгийн алдарт байж Галсан дөржин Жимбатын хурдан хүрэн халдсан үрээ гараад иржээ. За ингээд сэрэгтэн сайхан хөдөллөөдөө үзэгчтэй гоо. За харийн үрээнүүдийнх нь өнгөн дээр бол одоо Бям цогтын эдрийн хурдан хээр үрээ гарч ирсэн. Завхан аймгийн Баян хайрхан сумын морин уралдааны зам бол одоо Хангай нурууны салбар уусыг одоо дагаж хагарсан газрын гав дээгүүр одоо гарч уруудаад сайн усны голоон одоо гатлаад 2 долгоо өгсөж барайнд ордог ийм одоо тавилантай нутаг юм байна лээ. За ад сайхны хурдан халтар үрээ буруу талд нь байгаа. За дөрөв дээр бол одоо Завхан аймгийн дэс сумын яаж Цамминбаатар хүүгийн хурдан үрээ. За араас нь бол одоо сайхан хар үрээ ирээд одоо нийлж байгаа харагдаж байна. Завхан аймгийн сонгон сумын яаж Дашнымын Баасандэрчийн хурдан хар үрээ гарч ирсэн. Эцэг талдан Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын аймгийн алдарт яаж Өлзий утгын шинжлэлийн адууны эцэгтэй ийм одоо хурдан үрээ байна лээ. За магадгүй бас одоо Монгол төрийн хөрцөн гал наадад 3 жил дараалан дөрүүлсэн алдартыг улс алдсан газрын өгшөл одоо энэ хар үрээнд байхыг бол одоо үгээсэхгүй юм. Улс алдсан газрыг бол одоо Өлзий утгын шинжлэх гэдэг үний унган адуу гэдгийг үзэгчтэй охин бол одоо сайн мэднэ. За хар үрээч бол одоо энэ ер нь газрын хагалбар дээгүүр гарч ирж уруудаад нилээн одоо зүтгүүр дөхөн өнгөний хэдэн үрээн дээр ер нь одоо очиж уруулах юм болоо да. За дөрөв дээр гараад ирсэн байгаа Завхан аймгийн сонгон сумын яаж Дашнымын Баасандэрчийн хурдан хар үрээ одоо энэ дэлгэсний харагдаж байна. 21 номертой мөрдсөн сайхан хар үрээ бол одоо нилээн төргөнхөн нэртэй одоо гараад ирсэн уршилж байгаа. За хар дээр нь бол одоо Завхан аймгийн дэс сумын Цамминбаатар хүүгийн хурдан хүрэн үрээ гарч ирсэн. Түрүүн шүтлэн насны мөрдийн уралдаанд сайхан алаг үрээ бас одоо хөтөлсөөр угааж охин ойшилж байсан байгаа юм. За ингээд сайн усны хоолойгоо хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдааны түрүүч бол одоо гаталсан байгаа. За энэ одоо сайхан газарган хүрэн үрээ нэг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Мөн одоо түүний харт тал дээр сайхан бор хээр үрээ Завхан аймгийн тусан сонгон сумын алдарт байж Бачиргалын бор хээр үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ одоо саарл үрээ Завхан аймгийн нөмөр сумын Мөнхбөрийн ангүйгийн хортон саарл үрээтэй тун эдлэн үрээ харагдаад байгаа юм. Сая удаа асхтын бүсийн уралдаанд айргийн тав дурталж байсан Тэс сумын Дагийн сүрэнгийн автан болтын хортон хонгор үрээ харагдаад өнгөрөх шиг боллоо доо үзэгчтэй. Гар зүгтаасаар угаад айргийн тав дурталж байсан бор хонгор үрээ бол одоо мөн юм шиг байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хөрөнгө үрээ Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Батмагалангийн хурдан хөрөнгө үрээ гараад ирсэн бол цаад талд нь Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Хүрлбаатарын Анхбаатарын хурдан хөрөнгө үрээ гарч ирсэн байна. Тодулаан шир цэжнэтэй сайхан хөрөнгө үрээ бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Хүрлбаатарын Анхбаатарын хурдан хөрөнгө үрээ. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан саарл үрээ бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын за Сэцэн хайрхны хурд мөрөн спорт уяжтын холбооны дөрвөн Бяммын аваан нэмэрлэлийн хурдан саарл үрээ гарч иржээ. Түүний ард тал дээр нь Сэдэрхчээгийн нутаг үеийн хурдан халтар үрээ 99 номертой мөрдсөн гараад ирсэн уршиж байгаа харагдаж байна. За ингээд энэ уралдааныг одоо гардан зохион байгуулж байгаа Завхан аймгийн Баян хайрхан сумын Сэцэн хайрхны хурд мөрөн спорт уяжтын холбооны дөрвөн Бяммын аваан нэмэрлэлийн хурдан саарл үрээ бол одоо энэ хоёр үрээний буруу талд нь одоо гараад ирсэн 74 номертой мөрдсөн өнөөдөр үзүүрийн 10 үрээний ард тал дээр одоо сайхан гарч иржээ.
За наадлаар нь 99 номертой марцсан Завхан аймгийн Баян хайрхан сумын Сэлэрхчээгийн нөхд хоёрын хурдан халтар үрээ одоо өршөлсөн байгааг үзэгч та охин харлаа. За өнгөний үрээнүүдийг одоо очиж сайхан харуулнаа. За гөхөлтэй сайхан халтар хээр үрээнийг одоо гараад ирсэн өршөлж байгаа харагдаж байна. За энэ халтар хээр үрээ бол одоо Завхан аймгийн Сонгон сумаас одоо ирсэн халтар хээр үрээ юм шиг байна. Асгад сумын аймгийн алдар бий Батчулууны дэстэггүй хурдан халтар хээр үрээ юм шиг байна. За сайхан одоо адраган хол үрээ бол одоо өсвөр хэдэн үрээтэй нийлж байгаа харагдаж байна. Завхан аймгийн Баян хайрхан сумын Дамдын юуны дуурж буй хурдан хол үрээ байна. Энэ наадлын 60 хэдэн номертой марцсан хонгороо за мөн байна. Урьдчилан жил одоо Завхан аймгийн Асгад сумын зохион байгуулагдсан аймгийн хувь төсвийн хурдан мөрдийн уралдааныг дааган насандаа гарц цогтаасаар угаад одоо хайргийн тав дуртаж ирсэн. Тэр хурдан хонгороо бол одоо баарахгүй мөн байна. За энэ бол одоо Завхан аймгийн Тэс сумын уяаж Дагийн сүрэнгийн автан болтын хурдан хонгороо. За дааган нам бол одоо шар хатан үзүүлтэй заахан хонгортаа одоо зогтаасаар угаад хөлсөн гаралгүй жаахан тарганхан далдаа уяатай одоо ирээд хайргийн тав дуртаж байсан байгаа юм. За энэ хоёр үрээний наадалд нь хатагтай заахан хөрөнгөрөө гараад байсан Завхан аймгийн Нөмрөг сумын Отногийн Утган баатарын хурдан хөрөнгөрөө байна. Энэ нөгөө дархан заахан уралдаад болсон харуура Завхан аймгийн Сонгон сумын Сүхээгийн амзоочи хурдан харуура жаахан ойшоллоо. За мөн одоо Завхан аймгийн Сонгон сумын Содлон Бэлжээгийн Батулгын хурдан хайлан үрээ сая одоо харагдаад өнгөрсөн бол гарсан цагаасаа эхэлж хөтлж оролцсон Завхан аймгийн Дэс сумын Цаммын Матрагуугийн хурдан хүрэн үрээний өнгөн дээр Завхан аймгийн Дөдөвтэй сумын Мөнгөн багны Юмчин Жирчмаагийн хурдан зайр дүрэ. За өнгөн дээр нь бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын уяаж Батмөнгийн ад сайхны хурдан хээр үрээ одоо гарч ирсэн. Техник номертой амарсан Завхан аймгийн Баян хайрхан сумын уяаж Батмөнгийн ад сайхны хурдан хээр үрээ одоо энэ гурван үрээнийхээ өнгөн дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа. За Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж байгаа энэ уралдаан бол одоо ямар ч хөндлөнгийн досгүй үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан наадам болжээ. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан буур дүрээ Завхан аймгийн Дөдөвтэй сумын алдарт уяаж Ловсон дагвын цагаан ламын хурдан буур дүрээ гарч иржээ. Дааг шүтлэндээ их багна наадам 4 удаа яригдад төрүүлсэн цагаан ламын хурдан буур дүрээ сая харагдаад өнгөрлөө. За тэг 2 номертой марцсан сайхан хүрэн үрээ бол одоо Завхан аймгийн Дөдөвтэй сумын Бэгзийн төмөрч өдрийн хурдан хүрэн үрээ байгаа. Цаа талд нь Завхан аймгийн Баян хайрхан сумын Жигшдийн Баян жаргалын хурдан хонгор халдсан үрээ гарч иржээ. Даагамдан Завхан аймгийн Хой төсвийн хурдан мөрдийн уралдаанд Аяргийн дөрөв турталж байсан хонгор халдсан үрээ өнөөдрийн хөл зингэл наадмын үзүүрийн хэдэн үрээн дээр гараад ирсэн уршилж байгаа. Зөвдлөгийн гүний охрохоо төр дугуй хүрээтэй Б үсгэн намхтай сайхан хүрэн үрээ уршлаад байгаа. Бэгзийн төмөрч өдрийн хүрэн гэдэг үрээ даагамдан дөрөв төрүүлж нэг ам үзүүлсэн юм одоо хурдан үрээ. За энэ дэлгэсний харагдаж байгаа харуу явал Завхан аймгийн Сонгон сумын уяаж Дашнымын баасан дөрчийн хурдан харуура. Завхан аймгийн Сонгон сум Айргийн нуурын хөндөй гэж одоо аргагүй одоо сайхан нутаг байдаг. За энэ дэлгэсний харагдаж байгаа 25 номертой марцсан алтар хэрвээ бол Завхан аймгийн Дөдөвтэй сумын уяаж Бям цогтын эдрийн хурдан харуура. За өнгөрсөн жил бол одоо сумандаа аман үзүүн дуртасан аймгийнхаа хой төсвийн хурдан мөрдийн уралдаанд харагдсан. За эцэг талдаа Завхан аймгийн Сонгон сумын өгшөлтэй их талдаа бол одоо Баян Дэс сумын Монгол улсын алдарт уяаж Бадраг Чагвын адууны өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байгаа бол за Тэсийн голын унган адуу Завхан аймгийн Дэс сумын аймгийн алдарт уяаж Галсан дөржин Жимбатын хурдан хүрэн халдсан үрээ одоо гараад ирсэн. За сая бол одоо сумандан хайргачаад ирсэн ийм одоо хурдан үрээ байлаа. Дааган насандаа асгатын бүсийн уралдаанд аман хөдлөнд дурдж ирсэн улсын хөлгийг өсөрсөн хоёр хэр даагны донд орж аман хөдлөнд орж ирсэн одоо санагдаж байна. За халдсан үрээ бас одоо сайхан хөвөрсөн байна оо. За Галсан дөржин Жимбат гэдэг уяаж аргагүй одоо энэ Тэсийн гол нутагтаа энэ Тэсийн голынхаа унган адуунуудыг сайн уйж байгаа юм уу яаж гэх юм бол одоо Завхан аймгийн Дэс сумын аймгийн алдарт уяаж Галсан дөржин Жимбат. За ард дээр нь одоо Завхан аймгийн Дөдөвтэй сумын Бям цогтын эдрийн хурдан хээр үрээ одоо гараад ирсэн. За 3 дээр Завхан аймгийн Сонгон сумын уяаж Дашнымын баасан дөржийн хурдан харуура. За харуурээ бол одоо ингээд Айргийн 3 дээр гараад ирсэн үзүүрийн хэдэн үрээ бол одоо нэлээд одоо зэрэгэн хоорондоо одоо хөндийхэн болцсон байгаа. За ер нь одоо морин уралдааны зам бол одоо үзүүр дүүгээ нэлээд алсхан өгсүр дүүхэн тавилантай варианд ордог ийм одоо нутаг юм байлаа. За ингээд үзүүрийн 3 үрээ хоорондоо ч бол арийнхаа үрээнүүдээс одоо холгараа авсан байгаа. За эргээд одоо үзүүрийн үрээнүүдийг үзэгч та бүхэндээ одоо сайхан харуулъя. За аман хөдлөн дээр яваад байгаа хээр үрээ бол одоо Завхан аймгийн Дөдөвтэй сумын Бям цогтын эдрийн хурдан хээр үрээ өнгөн дээрээ Завхан аймгийн Дэс сумын аймгийн алдарт уяаж Галсан дөржин Жимбатын хурдан хүрэн халдсан үрээ одоо гарч ирсэн. За хүрэн халдсан үрээж аргагүй одоо хурдан байгаа байна. За даагамдан бол одоо их тийм жижигхэн дааг байсан сайхан одоо хувирдсан байгаа байна. Энэ бол одоо Тэсийн голын унган адуу Завхан аймгийн одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумаас одоо их аман урсдаг Тэсийн бол одоо цорын ганц их хорон чол гэж одоо түүхэн тэмдэглэгдсэн байдаг. За ингээд одоо энэ Завхан аймгийн Тэсийн голын айс авд одоо тэмцсэн энэ одоо олон сайхан хурдан нөмөн эхүүдийн төлөөлөл болж Завхан аймгийн Дэс сумын аймгийн алдарт уяаж Галсан дөржин Жимбатын хурдан хүрэн халдсан үрээ өнөөдөр Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж аймгийн бүсийн уралдаанд түрүүлэн ирж түмэн олныг байсаар хурдан урж ирж байгаа торгон мөчийг үзэгч та охин дэлгэн харж байна. Даагнасандаа аймгийнхаа хойдсын хурдан мөрдийн уралдаанд аман хөдлөнд хурдж ирсэн бол хязаалан үрээ ахиад одоо аймгийнхаа хойдсын хурдан мөрдийн уралдаанд төмний ихийн алтан жолоо өргүүллээ.
За ингээд аман хүзэн завхан аймгийн төдөвтэй сумын Бямб цогцлын эдрийн хурдан хээрүрээ хурдаллаа. Өнгөрсөн жил аймгийнхаа хойд үсэд аяр идэж байсан өнөө жил аман хүзэн дурдаллаа. За айргийн 3 завхан аймгийн сонгон сумын Дашнымын баасан дөржийн хурдан харурээ одоо хурдаллаа. За сонгоныхан бас одоо зайхан наадаж байна. За завхан аймгийн сонгон сум бол одоо баян хайрхан сумтай баруун урдалаараа хил залгаа өршдөг ийм одоо нутаг байгаа. За 4-5 үрээнүүд одоо бөөнд дөхөн орж ирсэн завхан аймгийн төдөвтэй сумын Бэгзэн нөмөр жөдрийн хурдан хүрэн үрээ дундалд нь байна. Цагаан ламын хурдан буурал үрээ цаана байгаа. За жигшний баян жаргалын хонгор халдсан үрээ. За ингээд төмөр жөдрийн хүрэн үрээ 4 цагаан ламын буурал үрээ. Айргийн 5 жигшний баян жаргалын хонгор халдсан үрээ 6 дурдаллаа. Гарсан цагаасаа дархан дурлсан төдөвтэй сумын байж юмчин жирчмаагийн хурдан хүрэн үрээ 7 дурдаллаа. Энэ дэлгэсний орж ирж байгаа хул үрээ бол баян хайрхан сумын байж Дамдын живийн дуурч хурдан хул үрээ хойноос дуулсаар байгаа одоо арайхан ариг шалдгаа 7. Завхан аймгийн сонгон сумын ангийн алдарт байж Хашбаатарын эрдэнэгийн хурдан хүрэн үрээ одоо энэ орж ирж байна. За түүний ардал дээр даагандаа асхтын бүсэд аригж байсан Дагийн сүрэнгийн атан болтын хурдан хонгор үрээ орж ирлээ. Тусан сонгон сумын ангийн алдарт байж Батчиргалын хурдан бор хайрураа. Нөмөргийн Одногийн Утганбаатарын одоо хурдан хүрэн үрээ орж ирлээ. Мөн одоо Баталгын хурдан халиун үрээ Дасцэггүй хээр гэсэн үрээнүүд одоо мэдээндээ хүрхэн орчлоо. Хөтөлж уралдаад байсан Тэс сумын Самбын Маатар чулууны хурдан хүрэн үрээ 15-д орж ирж байгааг одоо үзэгчтэй авах гарч байна. Би Завхан аймгийн Тэс сумын аймгийн алдарт Чинбат гэдэг юм байна. Энэ жил 2 тоо орлжин сая сумд болсон нэг уралдаанд айргийн 3 орсон. Энд сайхан төрүүлээ баяртай байна. Завхан аймгийн төдөө сум яриад Бямбцогт эдэр гэдэг юм байна. Энэ жилийн эхний баяр. За. Өнгөрсөн жил үсгийн баярт хайрагтаад сумынхаа баярт ам үзсэн. За энэ эцэгтэл нь Завхан аймгийн сонгон сумын 150-ны бор зэрэгнэ жилтэй. Ихтэл нь болохоор Завхан аймгийн Баянцсан базар ихчээ өгнөөс авч ирсэн. Тэдний адуу нөхшөлтэй. За би Завхан аймгийн сонгон сум яриад Дашнымын баасан дээр шиг залуу байж байна. Өө тий сайхан хайргэр явсаар хагаад тэг гурваллаа сайхан баяртай байна. Энэ дааган цагаас хойш нэг удаа гурвлаад тэгээд нодны шүтлэн 3-4 удаа 7-8-аар орчоод энэ жил ирж бүстэй сайхан харигдлаа баяртай. Огшлон энэний эцэг нь Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын харьяад аймгийн алдарт байж өндөр шин дулгын улс алзангийн ихийнх нь төрсөн ихчийнх нь хүүхэд нь эцэг нь их нь болохоор манай нагц аймгийн алдарт байж Намсангийн дорж гэдэг хүний хурдан хээр азарганы хөшөлтэй тиймгүй байсан. За баярлалаа. Намайг Завхан аймгийн төдөвтэй сумын Цагаан ламын Батнаар гэдэг байна. За сайхан өрөөгөө Өө сайхан хон эцэцгээ тэгээд аригдлаа. Энэ анхны үе даавьягаар марчаа. Энэ даав шитлэндээ баг надад 4 харигдсан. За баярлалаа. Намайг Завхан аймгийн төдөвтэй сумын залуу байж төмөржтэй судан дорж гэдэг. Маш сэтгэл бас өндөр байна. Тэгээд хойд сумынхаа хаврын юмсын уралдаанд айр үрсэндээ баяртай байна. Өнгөрсөн жил уян дундуур жоохон алдаа гараад нэг баярт 6-алсаа. Тэгээд өөр баяр тавиагүй. Даагандаа 4 төрөж нэг ам үзсэн. Угшил одоо энэ Завхан аймгийн алдарт байж Утганбаатар гэдэг ахын унгаад. Одоо эцэг нь шүдлүүр дааг хөвсгөлийн дан шигт ам үзүүлчихсэн. Янз бүрэн гэдэг газар нь төлөө юм аа. аймгийн баян хайрхан сумын цахалдж байгаа хаврын бүсийн хурдан мартын уралдаан Тэс сумын хараа Чинбатын хүрэн хатан төдөвтэй сумын хараа эдрийн хэр сонгон сумын баасан доржийн хар төдөвтэй сумын төгөлдрийн төмөр чөдрийн ат хүрэн төдөвтэй сумын цагаан ламын буурал Эднээ нами шинтэн дурцэн нэг мартын ирхэн бадлын Арслангийн сүртэй арамгийн шинжтэй хулан хоёр чигтэй хүн шампур гочуудай Наран навчин сайхан нэрвэжтэй орон хүлэн өдөртөхгүй боргочон гочигчгүй Автай жолноо дэлтэрдэггүй гаридасан гүцэгдэшгүй гайхай хурдан голгодон Дөрвөн сая яролдон дамсургаг сонгодон Сайхан чикасал бөдөн дөмрө гаррын өтгөргөдөн Барчсан дайны хөлөг дагвчирсан хангаа богдомны дагтаарын гамшиг андуутай гатэр хурдан хөлгүүдээ
За энэхөө Завхан аймгийн Баян хайрхан сумын Сэцэн хайрханы хурд мөрөн спорт уяачны холбооны санал наашлагын дагуу Завхан аймгийн Очирвааны хөлөг мөрөн спорт уяачны холбооны шийдвэрээр Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж аймгийн хувь төсвийн хурд мөрдийн уралдааны хязгаалангийн уралдаанд төрүүлж харагдсан хөлгөөдийн алдар цолыг дуудаж байшаагнтай гардуулан өгж баяргаж байна. Тэс сумын аймгийн алдарт уяач Галсан дөржин Жимбатын өрн ялсан үрэ дөрөв магнад хурдалж Төдөвтэй сумын уяач Бямцогтын эдрийн хурдан хайрураа аман хүзүүн дурдсан бол Завхан аймгийн сонгон сумын уяач Дашнимын Баасан дөржийн хурдан харураа айргийн 3 хурдалж Завхан аймгийн Төдөвтэй сумын Бэгзийн төмөрч өдрийн хурдан өрн үрэ айргийн 4 хурдалж Завхан аймгийн Төдөвтэй сумын алдарт уяач Лувсан дагвын цагаан ламын хурдан буурлураа айргийн 5 тус урдлан уйсан эзэн унсан гүгэд наадамчин олноон байсагалаа. За энэ хоёр зингэл наадмын төрүүлж харагдсан мордыг бас одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын Сэцэн хайрханы хурд мөрөн спорт уяачны холбооны одоо албан ёсны бүртгэлтэй 54 уяачид бас одоо хамтран оролцож өөрийн одоо унгын тэс угшлын хурдан удмын адуугаараа бас шагнаж урамшуулж байгаа гэдгийг үзэгчтэй охиндаа дахин дуулгая. Ингээ хязгаалан насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн шагналыг Завхан аймгийн Баян хайрхан сумын засаг дараагаа заман одоо иргэдийн хурлын дараагаа сумын уяачны холбооны тэргүүлэгч шүүд нь инхөө гардуулан өгж баяр хүргэлээ. Өмнө их entertainment үзүүлж байна. Монгол Equestrian компани нь дэлхийд хурдан мөрний нэмэлт хичээл витамин үйлдвэрлэлээр нэргүүлэгч TRM болон Falas Vital компани бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх онцгой эрхтэйгээр ажиллаж байна. Цэвэр байгалийн гаралтай, чанар аюулгүй баталгаатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү нэмэлт хичээл болон витаминууд нь хурдан мөрний төсвөр чанарыг богино хугацаанд дээд зэгтэн хүргэж өндөр амжилтанд хүргэх онцгой ач холбогдолтой тул эрхэм уяачид та бүхнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж байна. Манай компани нь хурд хүч, тамир тэнхээ болон уралдааны мультивитамин, амин хүчлийн бүтээгдэхүүн, амьсгалын замын өвчин, дархлаа дэмжигч, амьсгал задлагч бүтээгдэхүүн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжигч, урьдчилан сэргийлэх болон эмчлэх бүтээгдэхүүн, тулгуур эрхтэн, холбогч эд, туурайн бүтээгдэхүүн, булчингийн үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүн, хээлдүүлэх зориулсан бүтээгдэхүүн, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүнийг уяачид та бүхэнд санал болгож байна. Туурах тусгаар Монгол улсын үндэсний их хөв соёлыг нуруунаар тайжваа эрхэм уяачид та бүхний хүлгэн хурдан байх болтугай. Бидэнтэй холбогдох утас 86 1950. Их хурд үзүүлж байна. Ирийн чимэг их хурд мотоцикл Тэнгэрлэг Монголын тэнхээтэй эрсэд зориулав. За хотог төлөвлөгөөдийн хөдөлгөөний сайхан нутаг болго Завхан аймгийнхаа хойморлогоо орших Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж буй аймгийн хувь төсвийн хурдан мөрдийн уралдаан хурдан соёлын насны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй авахын дурж байна. За Завхан аймгийн Баян хайрхан сум гэдэг бол одоо ардын нэрийн хоёр цэнгэл наадмын 2010 оны соёлын дөрөв хүрдэж байсан ийм одоо дүүхтэй сайхан нутаг. За тодруулах юм бол одоо 2010 оны ардын хязгаалын дүүхэн яруу алдарт 89 жилийн өнцний хоёр цэнгэл наадамд Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Отхон маатын хурдан хайрваа төрүүлэн эрс түмэн олныг өсгөж түмний ихэнх автан жолоо оргуулж байсан дүүхтэй. За ингээд Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж буй аймгийн хувь төсвийн хурдан мөрдийн уралдааны соёлын насны мөрдийн уралдаанд газар асууларсан 22 үрээ одоо өртгүүлээд урдчээ. Завхан аймгийн Баян хайрхан сумын Сэцэн хайрханы хөлөг мөрөн спорт уяачны холбоо. За түүний дэргүүн Бяммын наваан дэмбэр тэргүүлэгч шүүд нь энэ уралдаанаа үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуул бүх соёлонгууд төхөөрөмжлөгийг хараар эгэнсэн байгааг одоо үзэгчтэй авахын харж байна.
За хоржилоо. Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хувьд усны хурдан мөрдийн уралдааны соёлын насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. За соёлын насны мөрдийн уралдаан гэдэг бол хамгийн хямртай, хамгийн одтой тоосонд нь орсон хүн тэр жилийнхээ амрыг бүтэн сэргээдэг гэж манай мөрдөн ном бол одоо дээдлэн шүтдэг ийм одоо сайхан хямрын нас байгаа. За ингээд соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээрийн Завхан аймгийн Асгад сумын Мегмарын мод сайхны хурдан хонгороо 38 номертой марцсан хамгийн наадлаар одоо гараад ирсэн байна. За буруу талд нь яваад байгаа сайхан азарган харуураа одоо өршөлж байгаа. Энэ бол одоо Завхан аймгийн Асгад сумын сумын алдарт байж Очир Утын Баатар сүрэнгийн хурдан харуураа гарч иржээ. Асгатын хоёр одоо энэ хамгийн наадлаар нь салхи аваад одоо өршөлж байна. Цаадлын хитэн үрээнийх нь өнгөн дээр одоо ногоон зэлжнэтэй сайхан боруураа гараад ирсэн Завхан аймгийн Баян хайрхан сумын байж Баатрын өргөл сайхны хурдан боруураа гарч иржээ. За ингээд хонгороо харуураа хоёр бол одоо нэлээд агуур одоо өршөлсөн наадлын одоо сайхан том азарган хонгороо бол Завхан аймгийн Асгад сумын Мегмарын мод сайхны хурдан хонгороо юм байна. За тэр хитэн үрээний өнгөн дээр бол одоо Баян хайрхан сумын Баатрын өргөл сайхны хурдан боруураа гараад ирсэн бол хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээр за түрүүн одоо хязгаалангийн уралдаанд хурдан халдсан үрээгийн дөрөв мөгнөд хурдлуулсан Завхан аймгийн Дэвсмийн аймгийн алдарт байж Галсан Дөржингийн баттын хурдан зээрдрээ гарч ирээ хөдөлжээ. Хязгаалан үрээ аймгийнхаа хувьдлын уралдаанд түрүү мөгнөд хурдлуулсан шүтлэн үрээ асгатын бүсийн уралдаанд мөн одоо эргэж байсан Тэсийн голын унган адуу байгаа. За ам хүзүүн дээр бол одоо шарга үрээ гараад ирсэн Завхан аймгийн Асгад сумын уяаж Дашламын алтан гэрлийн хурдан шарга үрээ гарч ирсэн бол араас Баян хайрхан сумын Баатрын өргөл сайхны хурдан бороо үзүүрийн хоёр үрээтэй ирээд нийлж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За борооны буруу талд нь бол одоо Завхан аймгийн Асгад сумын уяаж Дашламын алтан гэрлийн хурдан шарга үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За өнгөн дээр юм бол одоо Завхан аймгийн Дэвсмийн аймгийн алдарт байж Галсан Дөржингийн баттын хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн байгаа. Энэ хүрэн зээл дүрээ улсын бүсийн уралдаанаас одоо хайрагдаж байсан баха та. Ер нь одоо дааган цагаас хойш том жижиг олон уралдаанд дөрүүлж харагдсан аргагүй одоо авраг адуу Тэсийн голын унган адуу хэдэн хоногийн өмнө одоо Тэс сумандан зохион байгуулагдсан уралдаанд төрүүлчихэд ирсэн юм одоо хурдан үрээ байгаа. За хайргийн урал дээр ахаад одоо шаардсан хөдөлгчтэй цоон өмнөдөө захан бороо орж ирсэн байгаа харагдж байна. Завхан аймгийн Баян хайрхан сумын уяаж Галсан мөнцөн отхон далай хурдан бораалсан үрээ орж иржээ. За ингээд арын үрээнүүд нь одоо иржтэйхэн байгаа. Цэнгэр дээлтэй үгэтэй захан шарга үрээ ороод ирсэн энэ хурдан худалдаргаан дөрөв мөгнөд хурдлуулсан Завхан аймгийн Нөмөр сумын Мөнхөрийн ан үеийн хурдан шарга үрээ орж ирсэн байна. За тод ногоон өцтэй үгэтэй захан хээр үрээ бас одоо ороод ирсэн уршилж байгааг одоо үзэгчтэй охин хараа. За арын үрээнүүдийг одоо захан харуулсан тод шар өцтэй үгэтэй хээр үрээ. За энэ дэлгэцний харагдаж байгаа хонгор үрээ бол Завхан аймгийн төдөвтэй сумын юуч Мөнхөрийн ан үеийн хурдан хонгор үрээ гараад ирсэн байна. Шарга үрээ нь одоо энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь уршилж байна. Мөнхөрийн ан үеийг уяаж бол одоо хурдан худалдаргаан дөрөв мөгнөд хурдлуулсан. За шарга үрээний өнгөн дээр одоо захан зээр дүрэнийг одоо гараад ирсэн уршлаад байгаа та. За энэ зээр дүрээ бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Дорж утын Хөхтайлан би хурдан хөрөн үрээ гарч иржээ. Хөхтайлан би хөрөн гэдэг үрээр хамгийн заадлаар нь гараад ирсэн уршилж байгаа бол гурван үрээний дундал цэнхэр замтай хөхөтэй захан азарган буурал үрээ гараад ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын Давгийн Давгүрэнгийн хурдан буурал үрээ байна. За Завхан аймгийн төдөвтэй сумын Дорж утын Хөхтайлан би хурдан хөрөн үрээ одоо энэ хоёр үрээнийх өнгөн дээр гараад ирсэн. За өөрийнх нь одоо төрсөн аймгийн алдарт бай Дорж утын Мөнхөтийн унган адуу юм байна лээ. За энэ одоо дэлгэцний харагдаж байгаа хэдэн үрээний хамгийн ард талд нь 69 номертой марцсан сайхан бор үрээнийг орж ирсэн байна. Завхан аймгийн сонгон сумын Хашбаатарын батлагрын хурдан бор үрээ байна. За дунд талд нь яваад байгаа цэнхэр зэжнэтэй азарган сайхан хар үрээ бол одоо Завхан аймгийн Асгад сумын сумын алдарт байж Очир Утын Баатар сүрэнгийн хурдан хар үрээ Сүхбаатар аймгийн Дарган сумын Бям сүрэнгийн унган адуу өнгөрсөн жил Завхан аймгийн Тойдсын хурдан мөрдийн уралдаанд айрагдж байсан юм одоо хурдан үрээ. За тааган цагаас хойш одоо орон нутагтаа айрагд рүү алдаж үзээг байгаа Завхан аймгийн Дэвсмийн аймгийн алдарт байж Галсан Дөржингийн баттын хурдан зээр дүрээ бол одоо хөтөлсөн яваарэ. За хязгаалan үрээ бол одоо өнгөрсөн жил аймгийнхаа ойдол төрүүлсэн шүтлэн үрээ аймгийнхаа бүсэд мөн одоо харагдсан улсын бүсийн уралдаанд харагдсан дааган насандаа сумандан төрүүлсэн ийм одоо хурдан үрээ байгаа. За ам хүзүүн дээр нь Завхан аймгийн Баян хайрхан сумын Галсан мөнцгийн отхон далай хурдан бороо гараад ирсэн уршилж байгаа бол за хар үрээ гэж одоо ер нь амыг нь ангайтал нэг татаж явах чинь вэ. За энэ одоо нэг шалтгаантай татаж байгаа ойлгоо бусдаар бол одоо ингэж амаараа тэнцэд такутыг адуу гэж арай байхгүй. За Сүхбаатар аймгийн Дарган сумын Бям сүрэнгийн унган адуу өнгөрсөн жил Завхан аймгийн ойдлын хурдан мөрдийн уралдаанд айргийн давд урдалсан Асгад сумын алдарт яаж Очир Утын Баатар сүрэнгийн хурдан хар үрээ. За цаадлын хоёр бор үрээнийх нь өнгөн дээр яваад байгаа ногоон зэлжнэтэй сайхан бор үрээ бол Завхан аймгийн Баян хайрхан сумын Баатрын өргөл сайхны хурдан бор үрээ. Түүний хард тал дээр нь Завхан аймгийн сонгон сумын Хашбаатарын батлагрын хурдан бор үрээ гарч ирсэн бол за хурдан худалдаргаан өчигдөр одоо түрүү мөгнөд хурдуулсан Завхан аймгийн төдөвтэй сумын уяаж Мөнхөрийн ан үеийн хурдан шарга үрээ хонгор үрээ хоёр нь хоёулан ороод ирсэн. Мөн одоо төдөвтэй сумаас Хөхтайлан би хурдан хөрөн үрээ орж ирсэн бол Завхан аймгийн төдөвтэй сумын Давгийн Давгүрэнгийн хурдан азарган буурал үрээ одоо энэ дэлгэцний харагдаж байна. Түүнийх нь нарт дээр бараан авцтай үхэтэй захан хээр үрээ бас одоо харагдаад өнгөрөх шиг боллоо. За ингээд арын үрээнүүдийг одоо үзэгчтэй охиндоо харуулхад ягаан дээлтэй үхэтэй захан хөрөн халдан үрээ Завхан аймгийн Баян хайрхан сумын Ган Сүхэн болон хүүгийн хөрөн халдан үрээ уршиллаа. За хөрөн халдан үрээ бол одоо
Тэсийн нааданд одоо саяхан ам хүзүүчээд ирсэн юм одоо хурдан үрээ юм байна лээ. За тархин дурлаад өсөн нөгөө Завхан аймгийн Асгат сумын Алтан гэрлийн шарга үрээ одоо жаахан аажуухан болсон байна. Улаан шар нэмнээтэй сайхан хээр үрээ бас одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Энэ бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Самдаг нэмийн инкотын хурдан хээр уурал үрээ. За 100 нэмнээтэй сайхан халиун үрээ бас одоо гарч ирсэн уршилдаа. Энэ одоо Завхан аймгийн Сонгон сумын Бизяга уяаны сайхан ягаан үрээ бас одоо гараад ирсэн уршилж байна. Аймгийн алдарт үеж Бизяга уяаны одоо сайхан ягаан үрээ бол одоо нэлээд ойхон талаас одоо гарч ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах гарлаа. За ингээд Завхан аймгийн Баян архан сум буюу Засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэг чонгийн хөшөө. За энэ нутагт одоо зохион байгуулагдаж буй Завхан аймгийн Баян архан сумын Ямбын Наваан нэмрэл дэргүүтэй Сэцэн архины хурд морин спорт уяачны холбооноос гардан зохион байгуулж байгаа аймгийн хувь засгийн хурдан мөртийн уралдааны соёлынгийн уралдааны нэг дундхан багцаанд явж байгаа өрөөнүүдийг үзэгчтэй авахынд харууллаа. За энэ котын муурдураа сая одоо харагдаад өнгөрсөн бол тодлогоо хувцастай хүүхэдтэй сайхан хүрэн үрээ бас одоо нэлээдээ хүрхэн уралдаад байгааг үзэгчтэй авах гарлаа. За энэ жижигхэн зэрэг тавцсан үрээ бол одоо Завхан аймгийн Нөмрөг сумын сумын алдарт үеж Мөнхбөрийн уйгийн за энэ нөгөө хонгороо болгон хүүгийн хүрэн халдсан үрээ гарч ирсэн байж шүү. Завхан аймгийн Баян архан сумын ганц бүхэн болгон хүүгийн хурдан халдсан үрээ. За өнгөн дээр нь сайхан азарган хээр үрээ нэг одоо гараад ирсэн төдөвтэй сумын сумдүйж үеийн дэжтэй багийн хурдан хээр үрээ баг шиг байна. Ахаад одоо халтар үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За энэ халтар үрээг одоо таньсангүй. За түүнийх нь өнгөн дээр төдөвтэй сумын тав сүрэнгийн хурдан буурдураа. Завхан аймгийн Нөмрөг сумын алдарт үеж Мөнхбөрийн уйгийн хурдан шарга үрээ харагдаад өнгөрсөн бол хонгор үрээ одоо энэ гарч ирсэн байна. За азарганы уралдаанд орон төгшөлтэй хурдан хул азаргаан түрүү мөнгөнд орлуулсан хурдан хул азаргаан сүүлийн 2 жил сумандаан бас одоо дөрүүлгсэн ийм одоо залуухан уяаж байгаа. За хөхтэлэн би хурдан хүрэн гэдэг үрээж бас л одоо сайхан их насны ямар гарч ирж мэдмээр хийцтэй одоо үрээ байгаа харагдлаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан бороо Завхан аймгийн Баян архан сумын уяаж Баатрин үргэл сайхны хурдан бороо гарч ирсэн бол 69 номертой мөрцөн Завхан аймгийн Сонгон сумын уяаж Хашбаатрин Батталгэрийн хурдан бороо энэ одоо уршилж байна. За Сонгон сумаас Хашбаатрин Батталгэр Хашбаатрин Эрдэнэ гэсэн одоо хоёр нэр гараад байгаа. Хашбаатрин Эрдэнэ уяаж бол одоо өржнөн жил асхтын бүсийн уралдаанаас одоо эрэг төр үрдээд өсөн юм одоо уяачин байгаа юм. За өнгөний үрээний байр салгиджээ. За өнгөн дээр юм бол одоо бороо гараад ирсэн Завхан аймгийн Баян архан сумын галсан бөмбөгийн отхон долоо хурдан бороо гараад ирсэн байгаа. За Баян архиныхан бас одоо нутгийнхаа дэвжэн дээр одоо сайхан наадаж байгаа. Эрэг төрөтэй одоо наадаж байгаа. За наадлаар нь бол одоо Завхан аймгийн дэс сумын аймгийн алдарт уяаж галсан дөржин Жимбатын хурдан зээр дүрээ гарч ирсэн. Хязаалангийн уралдаанд хүрэн халдсан үрээгээ дөрүүлгсэн зээр дүрээ гарсан цагаас эхэл тархинд уралдаад байгаа. Ам хөзүүн дээр нь Завхан аймгийн Асгат сумын алдарт уяаж Очир Утин Баатар сүрэнгийн хурдан харуулаа гэж Сүхбаатар аймгийн Дарган сумын Бям сүрэнгийн унган адуу. За Дарган зүгийн адуу ч бас одоо далавчаан уусан жигүртэн гэж Дарган зүгийн адуу бол одоо үнэн хурдан байдаг. Алтан оо шилийн богд. За ингээд энэ нутагт одоо тэнцсэн унаг болгон бас одоо ширтэй байдаг. За үзүүрийн 3 үрээ бол одоо харийнхаа хэдэн үрээнээс нэлээд одоо зэрэгхэн болсон байгаа. За ингээ хурдан соёлын насны мөрдийн уралдааны түрүүж бол одоо ингээ газрын талыг бол одоо нэгэн дөнгөрлөө. За одоо ингээд уруудаад за сайн усныхаа хоолойг гатлаад эргээд одоо өксөж барайнд орох юм байгаа юм. За энэ одоо саяын уруудаж байгаа энэ газар бол одоо Ханган нурууны салбар улсыг одоо дагаж хагарсан газрын ийм одоо хагалбар байдгийн байлаа. 1905 онд одоо газар хөдлөлтөөр хагарсан ийм одоо хагалбар гэж түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдгийн байлаа. За үнэхээр одоо Завхан аймгийн Баян архан сум гэдэг бол одоо эргэн дойрон бас одоо уулсаар хүрээлэгдсэн ийм одоо сайхан нутаг байна. За арын үрээнүүдийг одоо үзэгчтэй авахынд харуулахад бараан утастай хүүхэдтэй сайхан халтар үрээ одоо энд урьдчилаад байгаа. За энэ халтар хээр үрээ бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Самдүйж үеийн дэжтэй багийн хурдан халтар үрээ байгаа. За өмнө дээр нь бол одоо төдөвтэй сумын уяаж давгийн лав зургийн буур дүрээ. За Мөнхбөрийн одоо хурдан шарга үрээ одоо сая яригадаад өнгөрлөө. Мөнхбөрийн уягийн хурдан шарга үрээ. За мөн одоо бараан утастай хүүхэдтэй сайхан халтар хээр үрээ гараад ирсэн. Таштавагийн хээр гэдэг үрээ чинь сая л одоо харагдаж байх шиг байх юм да. За энэ хоёр үрээний буруу талтны яваад хүрэн хэлсэн үрээ бол Завхан аймгийн Баян архан сумын яаж ганц зөвхөн болгон хүүгийн хурдан халдсан үрээ. За өнгөн дээр нь яваад сайхан азарган буурал үрээ бол Завхан аймгийн төдөвтэй сумын яаж давгийн лав зургийн хурдан буурал үрээ. За азарган буурал үрээ олон сайхан мөрөн зөөлөнгөтэй тэмцүүхэн сайхан уралдаж байна. Милэнж одоо тарган тамиртай байгаа олтой үрээ байна. За Завхан аймгийн Баян архан суманд одоо зохион байгуулагдаж буй аймгийн хувь засгийн хурдан мөрдийн уралдаан 6 насны хурдан мөрдийн уралдаанаар ийхүү одоо амжилттай сайхан зохион байгуулагдаж соёлын насны мөрдийн уралдаан газрын жээжинд гарч ирсэн. За 69 номертой мөрдсөн Сонгон сумын Хашбаатрин Батталгэрийн бор урайны буруу талаар нь дуулаа Завхан аймгийн төдөвтэй сумын уяаж за дорж утвын хөгтэй айлан би хурдан хүрэн үрээ одоо уршилж оруулах нэ. За төрсөн ах дорж утвын Мөнхбатынхын унган адуу байгаа. Мөнхбат гэдэг уяаж бол одоо өржнэн жил асхтын бүсийн уралдаанд хээрмэр ам хүзүүнд дурлуулаад ахиад одоо 6 настай авчиг хээрмэр айргийн ахнаар бас одоо хурдлуулж байсан санагдаж байна. Хурдан хул азаргаа өчигдөр дөрүүлсэн Нөмрөг сумын алдарт үеж Мөнхбөрийн уягийн хурдан хонгор үрээ одоо энэ уршилж оруулах нэ. Аяг төвшин гэж аймгийн алдарт үеж одоо уяаж атагийн тааруулдаг ийм одоо үрээ байна лээ. За ингээд үзүүрийн үрээнүүдийг үзэгчтэй авахында ахиад харуулахад Завхан аймгийн Асгат сумын алдарт үеж Очир Утин Баатар сүрэнгийн хурдан хар үрээ одоо энэ гараад ирсэн байгаа. Өнгөн дээрээ Завхан аймгийн дэс сумын аймгийн алдарт үеж галсан дөржин Жимбатын хурдан хүрэн үрээ хэвээрээ.
За өнөө жил бол одоо Завхан аймгийн Шигшмэл хурдан мөртийн уралдаан одоо 7 дугаар сард Доноо хөндий зохион байгуулагдахаар болсон байгаа. Энэ уралдаанд одоо айрэгдэд төрүүлсэн болон сумынхан ардын хөвсгөлийн он барьцангал наадмуудад айрэгдэд төрүүлсэн мөрдүүд нь бол одоо албан ёсны урилгаар мандатаар одоо оролцдог ийм одоо сайхан уралдаан Завхан аймаг зохион байгуулагддаг. 17 онд бол одоо Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын Улагчны хар нуурын хөвөн дээр одоо зохион байгуулагдаж байсан дүүхтэй. За өнөө жил одоо Доноо хөндий зохион байгуулагдахаар болсон. За тэр уралдааны бас одоо сорилго энэ уралдаанд айрэгдэд төрүүлсэн мөрд тэр уралдааны бас одоо эрхэн авах ийм одоо шалгууртай аймгийн бүсийн уралдаан энэ Завхан аймгийн Баян хайрхан суманд амжилттай зохион байгуулагдаж соёлын бүсний мөртийн уралдааны 3 дээр гараад ирсэн хонгорыг одоо үзэгчтэй аваханд харуулж байгаа. Завхан аймгийн Нөмрөг сумын алдарт бияж мөн хоёрын уугийн хурдан хонгорыг гарч ирсэн бол түүний ард талаар Баян хайрхан сумын Баатарын үргэл сайхны хурдан бор үрээ. За мөрдтийг одоо хөтөлж уралдаж байсан бор үрээ бол одоо 6 7-гийн багцаагаар уршилж байна. За энэ бор үрээ бол Завхан аймгийн Баян хайрхан сумын Галсан мөнцөн отхон далай хурдан бор алдсан үрээ. Араас нь одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж дан сүхэн болгон хүүгийн хурдан хүрэн халдсан үрээ орж ирлээ. Хэдэн хоногийн өмнө Тэс сумын зохион байгуулагдсан уралдаанд ам хүзүүнд дурдсан даагнаасаа хойш одоо айрэг дөрөнд одоо салаагүй байгаа. Өнгөрсөн жил Баян хайрхан сумынхан барьцангал нааданд ам хүзүүнд дурдсан ийм одоо хурдан үрээ байна лээ. За морин зөөлөн хойноос нэлээд одоо зүтгүүр дөхөн уралдаа тугаа өнөөдрийн нааданд нутгийнхаа дэвжэн дээр бас одоо айргийн тавд одоо багтаж одоо том мэдмээр төлтөө өрчлээд байгаа да. Энэ бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын ган сүхэн болгон хүүгийн хурдан хүрэн алдсан үрээ. Өнгөрсөн жил сумынхаа нааданд ам хүзүүнд дурдаж гисэн юм одоо хурдан үрээ байгаа. За зөвдлийнх нь бор алдсан үрээ бол одоо Баян хайрхан сумын яаж галсан мөнцгийн отхон далай хурдан бор алдсан үрээ юм байгаамаа. За ингээд тархины тасарсан 5 үрээний ард дээр яваа хэдэн үрээг одоо харуулад эргээд одоо үзэгчтэй ахындаа үзүр үрээнүүдийг харуулж эхлэхэд Завхан аймгийн Баян хайрхан сумын Баатарын үргэл сайхны хурдан бор үрээ. Энэ одоо харагдаж байна. Баян хайрхныхан бас одоо нутгийнхаа дэвжэн дээр соёлонгийн уралдаан ноттой сайхан наадахны үзүүрийн хэдэн үрээн дандаа одоо Баян хайрхны үрээнүүд гараад ирсэн байгаа. Энэ дэлгэцний харагдаж байгаа хонгор бол Завхан аймгийн Нөмрөг сумын алдарт бияж мөн хоёрын уугийн хурдан хонгор үрээ. За Нөмрөг сумтай бол одоо Баян хайрхан сумаараа хилэлдэггүй баха. Асгат сум бол одоо урдлаараа Нөмрөг сумтай хилэлдэг шиг санагдаж байна. За ингээд Нөмрөг сумаас ирсэн ган үеийн хурдан хонгор айргийн урав дээр гараад ирсэн уршилж байгаа. Завхан аймгийн Асгат сумын алдарт бияж Очир Утын Баатар сурнгийн хурдан харуулаа. Сүхбаатар аймгийн Дэргэн сумын Бям сурнгийн өнгийн атуу өнгөрсөн жил аймгийнхаа хойдсын хурдан мөртийн уралдаанд айргийн давд дурдсан. Өнөө жил одоо ам хүзүүн дээр гараад ирсэн Атарган соёлын одоо уршилж байгаа. За өнгөний зээл дүрэж одоо морин үрээ байгаа хаатай. Давхлан тогтсон сайхан одоо морин үрээ харагдаад авах юм. Завхан аймгийн Тэс сумын аймгийн алдарт бияж Галсан дөржин Жимбат гэдэг уяаж Завхан аймгийн Баян хайрхан сумнаас зохион байгуулагдаж буй аймгийн хойдсын хурдан мөртийн уралдааны соёлын хязгаалангийн дөрөв зэрэг хүртийг жирэн одоо байгих газаргүй болоо авчлаа. Халдсан үрээ бол одоо хязгаалангийн уралдаан сайхан дөрүүлсэн. Зэр соёлон бол одоо мэдээ зэрэгхэн сайхан хөтлөөд байгаа. За ингээд соёлон брэнд дөрж ирэхэд Завхан аймгийн Тэс сумын аймгийн алдарт бияж Галсан дөржин Жимбатын хурдан зэврээ төрүүлэн мэс түмэн болныг өсгөх тодмогны дөргөнжөд оргууллаа. Асгат сумын алдарт бияж Очир Утын Баатар сурнгийн хурдан харуулаа. Ам хүзүүн дурдлаа. Үзүүрийн хоёр үрээ бол одоо харийнхаа өрөөнүүдээс нэлээд зэрэгхэн болсон байгаа харагдаж байна. За 3 дээр бол одоо хурдан худаацаргаан дөрүүлсэн Завхан аймгийн Нөмрөг сумын алдарт бияж мөн хоёрын уугийн хурдан хонгороо орж ирж байна. 4 дээр 58 номертой өнгөрсөн жил сумандан ам үзүүлсэн Баян хайрхан сумын ган сүхэн болгон хүүгийн хурдан хүрэн халдсан үрээ орж ирлээ. За айргийн 5 үрээ Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Баатарын үргэл сайхны хурдан бор үрээ орж ирж харагдаж байна. За ингээ Баян хайрханчууд одоо нутгийнхаа дэвжэн дээр 2 айрыг өртөж за бор үрээ бол одоо харин ингээд зөв тийшээгээ ханараа явцсан. За бүр одоо хэлрээ тогны гадуур үзэгчдийн гадуур одоо ороо явчлаа. За тун доогоохон юм боллоо да. Арын 2 үрээ 5 6-гийн 2 үрээ. За хөгтайдэн би хурдан хүрэн үрээ. Мөн одоо дөдөвтэй сум үрээ 5 сүрэнгийн буур дөрөө 2 орж ирсэн. Хүрэн үрээ бороо тийшээ ханарсан. 5 сүрэнгийн буур дөрөө зөв талдаа. За ингээ хөгтайдэн би хүрэн үрээ одоо хайргийн 5 дурталж 5 сүрэнгийн хурдан буур дөрөө 6 одоо хурдаллаа. Дөдөвтэй 2 үрээ одоо холбож орж ирээ 5 6-гаар орлоо. За 7-д одоо Баян хайрхан сумын Галсан мөнцгийн отхон талай хурдан бор алдсан үрээ орж ирж байна. 8 төдөвтэй сумын Инкотын хурдан буурлаараа орж ирж байгаа шиг байна. Галсан мөнцгийн Инкотын самдан нэмийн Инкот гэж шүү. За самдаж үеийн дэжтэй багийн хурдан хэрвээ 9-оор орчих шиг боллоо. Мөн хоёрын уугийн хурдан шарга үрээ. Мөн одоо азраг айрагдуулсан отхон мэлгийн инх чаргалын хурдан хул хэрвээ тусан тэнгэлээс ирж өнөөдөр 10-ийн багцаагаар орж ирж байна. 69 номертой Сонгон сумын Хашбаатарын батлагрын хурдан бор үрээ. Нилээн дээгүүрхэн орлоо. Завхны Тэс сумын аймгийн алдарт бияж Чимбат том байна. Өрөөрөө мань төрүүлээ сайхан байна. Ноднон бас бүсийн юунд төрүүлээс ялзааланда одоо энтэй 4 дахь бүстэй орж ийн. Усынхтайгаа 5 дахь бүст орж байгаа юм. Тийм сайн байна. Анхны 2 дахь уралдаан сая Тэстэй болсон уралдаанд бас төрүүлээд ирсэн. За би Асгат сумын Уяач Баатар сүрэн гэдэг юм байна. Миний 10 Сүхбаатарын Даргаан угшилтаа дуу. Миний найз өгсөн Бям сүрэн гэдэг. Тий. Нодлон жил
Завхны хойд төсвийн уралдаанд 5 орж ирсэн. Энэ дээрээ дамуу үзүүлж байна. Сайхан байна. За баярхан сумын залуу яач булган хөөгдөх юм байна. За тэгэлээ баяртай байна. Нутгийн дов төсчэн сайхан байна. Өмнө хаана нөрж ирсэн? За өмнө нь за тэгээ сая тест нэг оролцсон тэнд амуу үзүүлсэн. Тэгээ өмнө нь бол дагнаас хойш аргэр алдаагүй. Тэгээ шууд баярхан сумда. Надад сумынхаа амуу үзүүлсэн. Тийм одоо мөч миний өрөө унгаа одоо тийм эцэг тал нь энэ асхтын Эрдэнэ сүрэн гэдэг хүний одоо азарган их нь бол миний өрөө унгаа одоо тийм саврын сайхан харагдлаа таваар ирлээ. Нааг Завхан аймгийн төлөвтэй сумын арай сумын алдарт байж өгтэй юм гэдэг. Ой манай өрөө унгаа одоо миний Төрсөн аймгийн алдарт байж мөнгөт гэж хүний унгаа одоо юм багамаа. Ахмаа тэгээ сайхан хурдан боёо төрүүлж өгчээ. Энэ жил анхных нь уяа хайрыг таваа сайхан таглаа. Урдуарат баянгахан сумын модон хүүгийн хүрэн алсан дөрөвдугаарат нүгэргийн дан ойгийн хонгор тавдугаарат төлөвтэй сумын дорж батын сэрдэр эснээнами шинжинутын сумбадын арсбэнний дөртаарам шинжигтэй унан ойчигтэй хойн шимпүргчүүхэ Sarındırada nasılsa hırat Tavır gecunun sırtıklı vurguçun Gültürüsü Hatta çoğun ettirtikli Harinasın gültürüsü Ayki kurtun vurgudun Dağındırın sayyağa yarıldın Namıldır vakıttı bezin udun Sağın çıkka saçbıldın Dağırı harrın ötte gürgüldün Bötçüsün dayını kıllını dıkmıtırsın Angamık dümnü dıktadarın ağırcık Anduda tütür hulkun kudmuda За энэхүү засаг тахан аймгийн Эрдэнэ дүүрэгч бангийн хошуу буюу Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй Бямбын аваан нэмрэл тэргүүнтэй Сэцэн хайрхны хурд морин спорт уяачдын холбооны санал санаачлахаар Завхан аймгийн Очирваны хөлөг морин спорт уяачдын холбооны шийдвэрийн дагуу одоо зохион байгуулагдаж буй аймгийн хойдсын хурд мордын уралдааны соёлынгийн уралдаанд төрүүлж харагдсан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан хөгж барь өгж байна. За соёлынгийн уралдаанд Тэс сумын аймгийн алдарт уяач Галсан нэржин Жимбат хүрэн үрээгээр дөрүүлгэснээр энэ уралдаанаас одоо Хязаалан соёлын хоёрын төрөв хүртлээ. За Асгад сумын алдарт уяач Очир Утинбаатар зургийн харуулын аман хөдлөн дурдж Нөмөрг сумын алдарт уяач Мөнхбөрийн ан үеийн хурдан хонгороо айргийн ураг турталсан бол Баян хайрхан сумын уяач Гансүхийн болон хүүгийн хурдан хүрэн алдсан үрээ айргийн дөрөв турталж Төдөвтэй сумын уяач Дорж Утын хөгтэй алимби хурдан хүрэн үрээ айргийн тав тус урдлан уйсан эдсэн унсан хүүхэд наадамчин олноо байсгалаа. За ингээд сумын одоо удирдлагууд болоод уяачдын холбооны тэргүүлэгчид нь энэхүү төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн шагналыг гартуулан хөгж баяр өгж байна. За Тэсийн голын унган хурдан авдуугаараа бас одоо шагнаж урамшуулж байгаа гэдгийг үзэгчтэй охиндоо одоо дахин дуулгая. Завхан аймгийн Баян хайрхан сумын Цэцэн хайрхны хурд морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүд аймгийн алдарт уяач сумын алдарт уяачдууд нь бол одоо өөрийн адуун зүргээс Тэс угшилтай унган хурдан хөлгүүдээрээ бас одоо төрүүлж харагдсан мордыг энэхүү шагнаж урамшуулж байна. Төмний их entertainment үзүүлж байна.
За Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд засгийн хурдан мөрдийн уралдаан их насны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй охинд урж байна. За их насны мөрдийн уралдаанд газраас удирсан 35 хурдан шандас түмэн эхүүд өнөөдрийн хөл сангад наасан алтан доосон өргөж бүдгийн шандас шилгахаар ийхүү одоо гарааны зурхаараа хөдөлсөн байгаа дургуун мөчийг одоо үзэгчтэй охин харж байна. За эдэн дотор бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Тамдаржаагийн Баян жаргалын хурдан бормор гэж өнгөрсөн жил төдөвтэй болон Баян засгийн уралдаанд түрүүлсэн хурдан бормор тэргүүтээ олон зуутай хурдан хөлбөр мордсон. За хоржидоо Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж буй аймгийн хойд засгийн хурдан мөрдийн уралдааны их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг одоо сайхан хэрэглээ. Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын мөрөсрөнгийн хурдан ярмар нэлээд одоо үзүүр дүүхэн сайхан гарч ирсэн уршилж байгаа бол за их насны мөрдийн уралдааны өнгөний хоёр мөр одоо дөнгөж эргээд л одоо харийнхаа мөртөөс иргэн тасарсан наадалт нь яваад цэнхэр зэжнэтэй сайхан хармар бол одоо Завхан аймгийн сонгон сумын уяаж Бизягийн Нэмдэн Батрын хурдан хармар байна. За цаадалт нь Завхан аймгийн Асгад сумын аймгийн алдарт бие Сосролын мөрөвдөрчийн хурдан шар хэрмэр одоо гараад ирсэн ушгүйлгэж байгааг үзэгчтэй охин харж байна. За Завхан аймгийн Асгад сумаас аймгийн алдарт бие Сосролын мөрөвдөрж одоо хурдан хэрмэртэйгээ өрөлдсөн ирсэн 35 хурдан нөмөн эхүүдээ газар дээрээс өнгө аваад одоо гарч байгааг үзэгчтэй охин харж байгаа бол Завхан аймгийн сонгон сумын уяаж Бизягийн Нэмдэн Батрын хурдан хармар ам хүзүүн дээр одоо гараад ирсэн уршилж байгаа. За Бизягийн Нэмдэн Батар гэдэг уяаж эндний одоо уяан дээрээс бас одоо даагны уралдааны түрүү умгнаа додорсон байгаа. За шүтлэн билүү хязаалангийн уралдаан хулуурын одоо хайр ярахнаар хурдалж шиг болсон их насны мөрдийн уралдаанд хармар одоо хөнгөн дээрээс ахын гараад ирсэн уршилж байна. Харин хэдэн мөрний одоо энэ хөнгөн дээр наадлаар нь гарч ирж байгаа шар халтармар бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрхчээгийн нөтгөөрийн хурдан шар хэрмэр одоо уршиллаа. Урьдчилан жил Асгатын мөсийн уралдаанд айргийн дөрөв дурдсан өнгөрсөн жил сумынхаа нааданд айргийн уруу дурдсан юм одоо хурдан мөр байгаа. Цэнхэр зэжнэт хурдан мөр бол одоо Завхан аймгийн сонгон сумын уяаж Хашбаатарын Батлэгрийн хурдан хурдан мөр мөн одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Хараалаг өвчтэй өгөхөдөө захан хармароос одоо гараад ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын Бадамдөржин Батцаягийн хурдан хармар одоо уршилж байгааг сая манай зэрэглэшин дөрөнд үзэгчтэй охинд харууллаа. За арын мөрдүүдийг одоо ахаа захан харуулъя. Энэ одоо гурван мөрний одоо ардалд яваад байгаа хадагтай захан алтар хэрмэр бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын мөрөсрөнгийн хурдан алтармар байна. Нутаг унган юм одоо хурданмар байгаа. 99 номертэй мөрсөн хөрмөр бол Завхан аймгийн Баян хайрхан сумын Савдөржин мэмзэрэнгийн хурдан хөрмөрөөс одоо гарч ирсэн уршилж байна. За Улааншир зоон өмнөтэй захан хэрмөрөөс одоо дэлгэсний харагдаад өнгөрөх шиг боллоо. За энэ хэдэн мөрний хамгийн ардалт нь гараад ирсэн 77 номертэй мөрдсөн захан бормор одоо уршилж байгаа харагдаж байна. Энэ бормор Завхан аймгийн нөмрөг сумын уяа Санжаазрынгийн Баттарын хурдан бормор одоо гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За ингээд арын мөрдүүд нь бас одоо ирчтэй юм аа. 31 номертэй мөрдсөн Завхан аймгийн дэс сумын гандулгын хурдан хэрмэр харагдаж байна. Цэнхэр өвчтэй өгөхөдөө захан хүрэн мөрнөг одоо харагдаж байна. Завхан аймгийн Баян хайрхан сумын алдарт бие Баттаагийн Мэмбагийн хурдан хүрэн мөрийг нэлээд одоо жижигхэн хөөхөд унсан хоёрхан далаас одоо гарч ирсэн уршилж байгаа харагдлаа. 77 номертэй мөрдсөн нөмрөг сумын уяа Санжаазрынгийн Баттарын хурдан бормор. За тэр цаадлаар яваад улаан дээлтэй өгөхөдөө захан бормор бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын давгийн давсрынгийн хурдан бормор юм байгаамаа. За үзүүрийн мөрдүүдийг одоо үзэгчтэй охинд ахаа захан харуулъя. Завхан аймгийн сонгон сумын уяаж Хашбаатарын Батлэгрийн хурдан хулмор одоо сая харагдаад өнгөрлөө. За ягаан замтай өгөхөдөө захан хөрмөр хамгийн ардалт нь одоо гараад ирсэн уршилж байгаа 33 номертэй мөрдсөн Завхан аймгийн төдөвтэй сумын уяаж Дорж утгын мөнгөн утсын хурдан хөрмөр байна. За үзүүрийн 3 мөрний одоо 3 дээр гараад ирсэн захан шар алтармор бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт уяаж Сэдэрхчээгийн нөтгөөрийн хурдан шар хэрмэр аймгийн мөсийн уралдаанд одоо урьдчилан жил айр гэдэж байсан өнгөрсөн жил сумынхаа нааданд айргийн уралд удаарсан Завхан аймгийн Баян дэс Баян хайрхан Асгад зэрэг сумдуудад айр гэдсэн юм одоо хурданмар байгаа. За өнгөн дөрөн бол Завхан аймгийн сонгон сумын Бизягийн дэштавагийн Бизягийн Нэмдэн Батрын хурдан хармар одоо гараад ирсэн уршилж байгаа ам хүзүүн дээр нь Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрхчээгийн нөтгөөрийн хурдан шар хэрмөрөөс одоо гараад ирсэн уршилж байгаа. За араас одоо улаан дээлтэй өгөхөдөө захан хонгормор одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. Энэ Завхан аймгийн төдөвтэй сумын Батнасангийн зэнд дэвшийн хурдан хонгор халдсан мөр байна. За үзүүр дөхөн захан уралдаж байсан Хашбаатарын Батлэгрийн хурдан хулморны наадлаар нь Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын мөрөсрөнгийн хурдан хармар одоо уршиллаа. 99 номертэй мөрдсөн Завхан аймгийн Баян хайрхан сумын уяа Савдөржин мэмзэрэнгийн хурдан хүрмөр одоо энэ хурдан мөрний хамгийн наадалт нь гарч ирсэн уршлаад байгаа. Ногоон зэжнэтэй захан хонгормор нэг одоо гараад ирсэн байна. Энэ бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын Баатарын өргөл сайхны хурдан хонгормортой тун адилхан мөр байна. Түрүүн одоо соёлынгийн уралдаанд хурдан бороор одоо 5 дээр орж ирээд үзэгчдийн гадуур одоо дагва явчихсан. За энэ хэдэн мөрний хамгийн ардалт яваад байгаа захан толон зартай хөрмөр бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын мөнгөн утсын хурдан хөрмөр юм байгаамаа. Энэ хэдэн мөрний ам хүзүүн дээр яваад байгаа захан хол хөрмөр бол одоо дунд аймгийн эрдэнэ сумын аймгийн алдарт яаж Новын утхан батаар одоо дамжиж гарч ирсэн Баян хайрхан
хайрхан сумын аюур сэдийн догдорчи одоо даваадорчи хурдан хулмар гарч ирсэн байна. Өнгөн дээр нь улаан дээлтэй хөөхөдтэй сайхан хонгор халдсан мөр урьдчилаад байгаа Завхан аймгийн төдөвтэй сумын үеж Батнасангийн зэндээ өши хурдан хонгор халдсан мөрөө. За мөн одоо Завхан аймгийн төдөвтэй сумын дорж утгын мөнгөн утсын хурдан хүрмөр одоо энэ хамгийн наадлаар нь гараад ирсэн уршиж байгааг үзэгчтэй охин харж байна. За хамгийн ард талд нь бол одоо хулмар урьдчилаад байгаа Завхан аймгийн баян хайрхан сумын үеж аюур сэдийн даваадорчи хурдан хулмар 10 номертэй мөрдсөн хэрмэр аймгийн алдарт үеж Чимэт хүүгийн Баттаваагийн хурдан халтармөр одоо гарч ирсэн байна да. Баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Чимэт хүүгийн Баттаваагийн хурдан халтармөр энэтэн мөрний өнгөн дээр. За хамгийн ард талд орж ирсэн одоо хатган сахиустай сайхан хэрмэр бол одоо Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Цогтбаатарын Брүүсрэнгийн хурдан хэрмэр юм байгаа юм. За ингээд үдсүүрийн хэдэн мөрний ард дээр яваад томортуудыг үзэгчтэй охиндээ сайхан харуулж байгаа. За мөнгөн утсын хурдан Хүрмөр бол одоо энэ хамгийн наадлаар нь гараад ирсэн уршиж байгаа Завхан аймгийн төдөвтэй сумын үеж дорж утвын мөнгөн утсын хурдан хүрмөр. За мөнгөн утас хөхтэй айлан за мөнгө бод гэдэг одоо ах トゥ нар одоо аргагүй сайн наадаж байна. За энэ дэлгэцний харагдаж байгаа нарийнхан хармөр бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын үеж Бадан дөржин бацаагийн хурдан хармөр байна. Энэ хармөрийг одоо нэг л харсан мөр шиг санагдаад байна. Урьдчилан жил одоо асхтын бүсийн уралдаанд одоо үзүүрийн хэдэн мөртөө тулж уралцаар угаад 6 дорж ирсэн нарийнхан хармөраараа биш байгаа да. Түүнтэй одоо тон адилхан мөр одоо харагдаж байгаа шиг байна. За энэ одоо сайхан халуун мөр гараад ирсэн зөвлөлийн гуны крокодил сарн нэзгэртэй 3 нүдний жиндан намагтай халуумөр 17 номертэй мордсон байсан бүртгэл дээр бол дараахан бүртгэдэг өмөр юм байлаа. За энэ дэхтэй Завхан аймгийн төдөвтэй сумын үеж очир жимцийн хурдан халуумөр одоо том байж магадгүй да. Очир жимцийн халуумөртэй тун адилхан мөр гараад ирсэн бол их насны мөрдийн уралдааны хөтөлж уралдаад усан Завхан аймгийн сонгон сумын үеж Бизягийн нэмэн бацрын хурдан хармар энэ одоо уршилж байна. За араас нь бол одоо халуумөр одоо ирээд нийлж харагдаж байна. 17 номертэй халуумөр бүртгэл дээр бүртгэдэг байгаа Завхан аймгийн төдөвтэй сумын очир жимцийн халуумөр л одоо барагч мөн байгаа хаатай. За гарсан цагаас их сайхан дархан дурлаад байгаа Асгад сумын аймгийн алдарт үеж Сосрон мөрөдөрчи хурдан шар хэрмэр одоо энэ гарч ирсэн. Сайхан хараатай байгаа мөр байна шүү. Miлийн одоо тарганхан талдаамар уяатай юм шиг байна. Битүү нэмнэтэй мордуусныг бодвол одоо их л тарган уяатай мордсон мөр шиг байна. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөн дээр бол одоо шар хэрмэр гараад ирсэн. Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Сэдэрхчээгийн нэг дугуйрын хурдан хэрмэр гарч ирсэн. Завхан аймгийн баян дэс баян хайрхан Асгад гээ Тэсийн голын айс авдагдаг тойрсон хэдэн сумдан бол одоо том жижиг олон уралдаанд дөрүүл яригдсан юм одоо хурдан мөр өнгөрсөн жил баян хайрхан сумын хаан барьсан гал наад нь айргийн уралд урлаад өөрчлөн жил цуутай хурд 2017 аймгийн хойдсын хурдан мөрдийн уралдаанд айргийн дөрөв турталж байсан. Ийм одоо хурдан үлэг байгаа. Өнөөдрийн хөрсөн гал наадмын хурдан их насны мөрдийн уралдааныг өнгөлөөд одоо гараад ирсэн уршиж байгааг үзэгчтэй охин харж байна. Завхан аймгийн баян хайрхан сумаас тогтгоёрын хэрмэр өнгөрсөн хэвээрээ Завхан аймгийн Асгад сумын аймгийн алдарт үеж Сосрормын мөрөвдөрчи хурдан шар хэрмэр ам үзүүн дээр за төдөвтэй сумын очир жимцийн хурдан халуумар айргийн 3 дээр гараад ирсэн байгаа. За айргийн 4 дээр бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Бадан дөржин бацаагийн хурдан хармар за наадлаар нь одоо улаан дээлтэй хөөхөдтэй сайхан хонгормор орж ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын Батнасангийн зэндээ өши хурдан хонгормор за хамгийн цаад талд нь бол одоо хатган сахиустай сайхан алтармор урьдчилаад байгаа Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Цогтбаатарын Брүүсрэнгийн хурдан алтармороо энэ бол одоо Тэсийн голын унаган адуу байгаа сум морн нутагта 10 гаруй харигдад дөрүүлсэн бас л одоо баян хайрханы авраг их насны мөрдийн нэг гэх юм бол одоо Брүүсрэнгийн хурдан хэрмэр юм байгаа юм. За энэ дэлгэцний харагдаж байгаа хэрмэр бол одоо 10 номертэй мөрдсөн Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Чимэт хүүгийн Баттаваагийн хурдан алтармороо за Баттаваагийн хурдан алтарморыг баян хайрханыхан бас л өнөөдөр одоо дээгүрхэн харж байгаа мөрдүүдийн нэг байгаа. За 99 номертэй мөрдсөн Завхан аймгийн баян хайрхан сумын үеж Лавдоржин мэмтрэнгийн хурдан хүрмөр түүний ард тал дээр Завхан аймгийн баян хайрхан сумын үеж аюур сэдийн Лавдоржин хурдан холмор гэ дандан одоо баян хайрханы хэдэн мөрдүүд өнгөндөө сайхан гараад ирсэн байна. За энэ хэдэн мөрний ам үзүүн дээр сайхан холмор нэг удаа гараад ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын үеж дорж утвын хөхтэй айлан би хурдан холмор орж ирсэн байна. Шар хамгаалтын малгайтай хөөхтэй сайхан хэрмэр одоо ороод ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын алдарт үеж даваа аргачаагийн Лавдоржин хурдан хэрмэр одоо орж ирсэн байгаа болтой байна. Энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр 77 номертэй мөрдсөн нөмөр сумын Санжаасрынгийн Батбарын хурдан бормор удаа гараад ирсэн уршилж байгаа. Энэ хэдэн мөрний одоо тэр ард талд яваад байгаа жижигхэн цэнхэр утастай хөөхтэй хүрмөр бол одоо Завхан аймгийн баян хайрхан сумын алдарт үеж Баттаваагийн Мянбагийн хурдан хүрмөр одоо орж ирсэн. Нутаг унгамор бас л одоо орон нутагта 10 гаруй харигдад дөрүүлж байгаа. Ийм одоо хурдан мөр юм байлаа. За мөнгөн утсын хурдан хүрмөр саяын 3 мөрний хамгийн цаад талд нь байгаа харагдлаа. Энэ хэдэн мөрний хамгийн наад талд нь нэлээд ном хөөхөд унтсан алтайхан сайхан хэрмэр одоо гараад ирсэн. Хол мөрний зөв талд нь урьдчилаад байна. За энэ хэрмэр бол одоо Завхан аймгийн төдөвтэй сумын алдарт үеж даваа аргачаагийн Лавдоржин хурдан хэрмэр түүний ард тал дээр нь улаан хамгаалтын малгайтай хөөхтэй сайхан хэрмэр одоо гараад ирсэн байгаа. Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт үеж Ядамын нэмжүүгийн хурдан хэрмэр за хоёр хэрмэрний дундалд нь яваад байгаа холмор бол одоо дундгой аймгийн эрдэнэтлээ сумын аймгийн алдарт үеж Нови Утан бутын унаган адуу аюур сэдийн даваадорчи хурдан холмор гарч ирсэн. Завхан аймгийн баян хайрхан сумын даваадорчи хурдан холмор за энэ дэлгэцний харагдаж байгаа хонгормор бол одоо түрүүн хурдан бороор тугны гадуур ороо явчихсан. Завхан аймгийн баян хайрхан сумын Баатрын өргөл сайхны хурдан хонгормор л одоо байгаа болоо да 40 номер бол одоо бүртгэл дээр бүртгэдэг юм байна да.
За араас нь бол одоо Завхан аймгийн төдөлтэй сумын алдарт байж даваа хэрэгцээгийн ногд орчи хортон хэрмэр нэлээд номхон хөөгдтэй сайхан алдартай араантай мөр байна. За арын 3 мөрний дундалны батуу хулмөр бол одоо Завхан аймгийн төдөлтэй сумын доржигчгийн хөгтэй айлан би хортон хулмөрөдөө гараад ирсэн байгаа. Хөгтэй айлан гэдэг үеэс одоо энэ уралдаанаас айрыг амсчаад байгаа. За ингээд үзүүрийн мөрдүүдийг үзэгч та бүхэндээ ахаа сайхан харуулж эхлэхэд энэ нэлгсний харагдаж байгаа хулмөр бол одоо Дундгойн эрдэнэтлээ сумын аймгийн алдарт байж хурдан халуун алдартай байсан Новгой хүү Отгон ботын одоо онгон адуу аюур сэдийн наваад орчи хурдан хулмараа. За Новын Отгон бот Новын хүрэл тогоо гэдэг ахтуу нар хүрэл тогоо уяач бол одоо Дундгойн 60 жилийн өмнө сангал наатан болон овшинхын нэшгийн наатан хурдан хулалцсан мөр амбас одоо төрүүлгэж байсан гэдгийг үзэгч та бүхэн сайн мэднэ. Унган адуу одоо Завхан аймгийн Баян хайрхан суманд гарч ирсэн үзүүрийн хөдөлмөрний ардал дээр одоо уршилж байна. За энэ наагур яваад ба Завхан аймгийн төдөлтэй сумын Багчир жимцийн хурдан халуумар цаад алдан нь бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын Савдөржин мэмтрэнгийн хурмөр байгаа. За хамгийн цаад алдан нөгөө 10 номертой мөрцөн Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт байж Чимэд хүүгийн Баттаваагийн хурдан алтармар байгаа алтай байна. За өнгөн дээрэн бол одоо хурмөрн гараад ирсэн байна. За энэ бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын яг Бямтрэнгийн хурдан хурмөр юм байгаамаа. За хурмөр за ер нь одоо энэ Завханыхан мордыг бас одоо нэлээд тарган уяатай одоо мордуулцгаасан болтой байна. Их л одоо мордон тарган тамиртай байгаа харагдаад байна. Гарагчгүйдээ бас өнөө жил одоо 5 дугаар сарын 1 хүртэл бол одоо баяр наадам зохион байгуулагдаагүй. За гэхдээ бол одоо энэ уралдааны өмнө сорилго уралдаануудаас одоо зохион байгуулагдсан тэдгээр уралдаанууд дурлалцсан давхар үеийн мөрдүүд одоо уралдаж байгаа. За ингээд үзүүрийн мөрдүүдийг одоо үзэгч та бүхэнд тун удахгүй захин харуулсан Завхан аймгийн төдөлтэй сумын яаж Батнасангийн зэндээ юуши хурдан хонгор халдсан мөр арын хэдэн мөрний өнгөн дээр одоо өршилсэн яваарай. За хадган сахиустай халдрамар хойноос нэг цугуухан дөөлөд өдөг мөр байна. Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын бүрүүлрэнгийн хурдан хэрмэр. За Тэсийн голын унган адуунууд жаргагуус одоо хурдан байдаг л да. За Тэсийн голын Завхан аймгийн Тэс сумын сампин хар гэж одоо санаанаас гарамгүй сайхан их насны мэрийг өнгөрсөн одоо 2017 онд Завхан аймгийн Асгат сумын дөрүүлэгт нь одоо харж байлаа да. За тэр хармороор одоо жишгээд Завханы Тэс бол одоо Завхан Тэс Баян хайрхан за ер нь одоо Баян Тэс гэдэг Тэсийн голын хайсавд одоо тэнцсэн унган хурдан өмнө эхөөд нь аргагүй одоо хараа улаамар юм одоо сайхан мөрдөд төрөн гард юм байна лээ. За гарсан цагаасаа дархин дурлалсан Асгат сумын бүрүүлэрчийн хурдан шар хэрмэр ам хөзүүн дээр хэвээр авиртаад байгаа Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт байж Сэдэрхчээгийн нөтг хоёрын хурдан хэрмэр хөтөлсөн хэвээр ямаа. За бас л одоо энэ нутаг унган адуу байгаа. Завхан аймгийн Баян Тэс Баян хайрхан Асгат гээд одоо Тэсийн голын хэдэн сум дараа бол одоо тойрсон том жижиг олон уралдаанд дөрүүлж харагдсан. Аргагүй хурдан өмнө ихэ өнгөрсөн жил одоо сумынхан барьсангал наатан айрагдсан урьдчилан жил Асгатын мөсийн уралдаанд айргийн дөрөв дурдсан ийм одоо хурдан мөр өнөөдрийн хөл сангал наатмыг бол одоо нутгийнхаа дэвчэн дээр сайхан хөтлөөд байгаа. За их насны мөртийн уралдаанд бол газар газраас цугларсан 35 хурдан өмнө ихүүд бол одоо гарааны зурхаагаас нэгэн зэрэг одоо сайхан харгасан шар хэрмэр одоо нэлээд зэрэгхэн хөтөлсөн яваарай. Асгатын бүрүүлэрчийн хурдан шар хэрмэр ам хөзүүн дээр Баян хайрхан сумын аймгийн алдарт байж Цогтбаатарын бүрүүлрэнгийн хэрмэр айргийн 3 дээр Баян хайрхан сумын уяаж Бямтрэнгийн хурмөр айргийн 4 дээр гараад ирсэн бол Баян хайрхан сумын уяаж Бямбагийн хурдан хурмөр за Давдөрчийн хурдан хул гэсэн ийм одоо хэдэн мөр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За мөн одоо нөгөө Хөгтайлан би хурдан хулмар гараад ирсэн бол Завхан аймгийн төдөлтэй сумын Цэндэ юуши хурдан хонгормор Завхан аймгийн төдөлтэй сумын Очир жимцийн хурдан халуумар одоо нэлэгсэн харагдаж байна. За Завхан аймгийн төдөлтэй сум гэдэг бол одоо ойгон нуур аран алдартай ийм одоо сайхан нутаг байгаа. Завхан аймгийн төдөлтэй сумаас Гэзгээгийн Баатар, Мандрагчийн Утганбаатар гээд олон сайхан уяажтыг бас одоо нэрлэж болно. За мөн одоо Монгол улсын алдарт уяаж Хомжмын мэр зөвхөн одоо Завхан аймгийн төдөлтэй сумын одоо уугуулсан байгаа. За энэ хэдмэрний хамгийн ардалсан сайхан хэрмэрнийг одоо ороод ирсэн Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт уяаж Жадмын нэмживийн хурдан хэрмэр баг шиг байна. За нөгөө Баатарын өргөл сайхны хурдан хонгормор үзүүрийн хэдмэртэй одоо сайхан уралдаж байгаа өнөөдөр жаахан ойшлох шиг боллоо. За энэ одоо мөн байгаа хаа 40 номертой морцсон бүртгэл дээр 40 номер хараахан бүртгэдэг юм байлаа. Улаан дээлтэй хүүхэдтэй сайхан бормор бол одоо Завхан аймгийн төдөлтэй сумын давгийн давгсрынгийн хурдан бормор энэ хамгийн наадалт нь яваад байгаа сайхан хэрмэр Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Жадмын нэмживийн хурдан хэрмэр цаатлаар нь тод улаан шар зоон нэмнэтэй сайхан хэрмэр бол одоо нэлээд эрстэйхэн уршилж байгаа харагдлаа. За тэр бол одоо Завхан аймгийн нөмрөг сумын аймгийн алдарт бияаш Ловсон дэшийн Батболын хурдан хэрмэр биш үзэгчтэй. Завхан аймгийн нөмрөг сумын Ловсон дэшийн Батболын хурдан хэрмэр одоо орж ирсэн. За энэ нөмрөнийх нь өнгөн дээр бол одоо нөмрөг сумын Санжаа сүрэнгийн Батболын хурдан бормороос одоо ороод ирсэн байгаа болтой байна. Завхан аймгийн төдөлтэй сумын алдарт бияаш даваа хэрэгцээгийн ногдорчийн хурдан хэрмэр хамгийн ардалт нь байгаа. За энэ хурдан мөрнөөс одоо сугарж байгаа энэ сайхан сунгаар дуухан алтармөр бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бияаш Чимэд хүүгийн Баттаваагийн хурдан алтармөр ардал дээр нь гарсан цагаас эхэл дархин дурлалсан Асгат сумын аймгийн алдарт байж бүрүүлэрчийн хурдан шар хэрмэр байгаа. За мөн одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын Бямтрэнгийн хурдан хурмөрөөс одоо үзүүрийн хэдмэрний ард дээр хэвээрээ. За ингээд их насны мөрдийн уралдааны үзүүрийн мөрдүүдийг одоо үзэгч та бүхэндээ захан харуулнаа. За Завхан аймгийн Баян хайрхан сумын уяач Нямживийн хурдан хэр гэдэг мөр энэ ороод ирсэн байх шүү үзэгчтэй. Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бие Жадмын Нямживийн хурдан хэрмэр хойгноос одоо дуулаад үзүүрийн хэдэн мөрөн дээр нэлээд лавхан ороод ирсэн уршилж аваад
За хүн аймгийн баян архин сумын сумын алдарт байж Бартоогийн Минбагийн хурдан хүрмөрөөс одоо орж иржээ. За хүүхэд нь балчирхын юмда нэлээ хойхноос одоо авч үлдээж байгаад морьны одоо хөлийн эдрээ гүйцэд сайхан затраад морьных нь хөлс нь одоо бүтэн биеэрээ гараад ирэнгүүт үрмөрийг одоо өршлүүлсэн байна. За энэ бол одоо Минбагийн хурдан үрмөрөө. За 3 дээр одоо Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын аймгийн алдарт байж Новын Утган бутын Юнган одоо баян архин сумын аюур сэдлийн даваад орчи хурдан хулмөр одоо хэвээрээ. За энэ одоо бормор гараад ирсэн байна. Энэ бормор одоо Батрын хурдан бормор байна. За 106 дугаартай мордсон даваад орчи хурдан хулмөр Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын Пүрэг Бацар гэдэг хүнээр одоо дамжиж гарч ирсэн ийм одоо хурдан мөр юм байлаа. За гарсан цагаас ихэл сайхан дархин дурлаа нөгөө асгатын бүрүүд урчи хурдан шараа армрыг ахаад одоо үзэгчтэй охиндээ сайхан харууллаа. Завхан аймгийн төтөвтэй сумын уяач даваа аргачгийн нөгөө урчи хурдан хээрмэр инэдэн мөрний хамгийн наадалт нь гараад ирсэн уршилж байгаа. Цаадалт нь баян хайрхан сумын аймгийн алдарт бие Чимэт хүүгийн Маттавагийн хурдан халтар мөр байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа халтар хээрмэр 73 номертой мордсон Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Согтбаатарын Брүүсрэнгийн хурдан халтар мөрөө ингээд их насны мөрдийн уралдааны өнгөн дээр одоо сайхан хойноос 100 зүтгэсээр байгаа өдөр хэдэн мөрөн дээр одоо гараад ирсэн уршилж байгаа. За Завхан аймгийн баян хайрхныхан бол одоо нутгийнхаа дэвжэн дээр аргагүй одоо их насаараа төрж уралдаж мэдмээр өнгөтэй одоо харагдаж байна. За энэ наадлаар Завхан аймгийн баян хайрхан сумын уяач Бямзрэнгийн хурдан хүрмөрөөс одоо хойшоо нэг үлдмээр болоод эргээд одоо тарлаатай орж ирж харагдаж байна. Мөн одоо Завхан аймгийн баян хайрхан сумаас аймгийн алдарт бие Чимэт хүүгийн Маттавагийн хурдан халтар мөрөөс одоо энэ хэдэн мөрний 3 дээр одоо гараад ирсэн сайхан урьдчилаад байгаа. За цаадалд нь бол одоо Завхан аймгийн баян хайрхан сумын уяач аюур сэдийн наваад орчи хурдан хулмөрөөс одоо туулаад энэ хэдэн мөрнийхөө аман хүзүүн дээр гараад ирсэн урьдчилаа. За өнгөн дээр юм бол одоо баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын Брүүсрэнгийн хурдан хээрмэр одоо урьдчилаад байгаа. За даннан баян хайрхны мөрд одоо гарч ирсэн дээ. За ингээд өнгөний одоо хөдөлж уралдаад байгаа шар хээрмэрийг үзэгчтэй охиндээ одоо сайхан харуулъя. Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрэгчээгийн нөтг хоёрын хурдан шар хээрмэрөө. За үржинэн жил аймгийнхаа хойд усны хурдан мөрдийн уралдаанд харагдсан өнгөрсөн жил сумынхаа наатанд айргийн урууд хурдулсан Тэсвийн уулын унган хурдан нөмнөг Завхан аймгийн баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж бай. Аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны их насны мөрдийн уралдааныг хөтөлсөн хэвээрээ. Их насны мөрдийн уралдаан гэдэг бол одоо 10-аас 15 жилийн шигшээ унаг уралдаг аргагүй одоо шандас шалгасан юм одоо сайхан уралдаан байдаг. За энэ улсын хурдан нөмөн нөхөдийг одоо Тэсвийн уулын унган одоо баян хайрхан сумын унган одоо хурдан хэрмэр хөтөлсөн хэвээрээ урьдчилаад байгаа. Мөн одоо баян хайрхан сумын унган одоо Цогтбаатарын Брүүсрэнгийн алтармар аман хүзүүн дээр гараад ирсэн байна. За Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын унган одоо аюур сэдийн даваад орчи хурдан хулмар айргийн урал дээр гараад ирсэн байна. Завхан аймгийн баян хайрхан сумын уяач Лавгдөржин Бямзрэнгийн хурдан хүрмөр айргийн 4 дээр за айргийн 5 дээр Нөмрөг сумын уяач Завхан аймгийн төтөвтэй сумын уяач даваа аргачгийн Нөвдөрчийн хурдан хээрмэр орж ирсэн бол Нөмрөг сумын уяач Батрын хурдан мормор байна. Мөн одоо баян хайрхан сумын уяач Бартоогийн Минбагийн хурдан өрмөр энэ дэлгэсний харагдаж байгаа халтар хээрмэр бол одоо Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Чимэт хүүгийн Маттавагийн хурдан халтар мөрөө 10 номертой мөрдсөн Чимэт хүүгийн Маттавагийн халтар мөр өнөөдөр туж сайхан дархин дурлаа. За жижигхэн хүүхэдтэй өрмөр хүүхэд нь одоо хоёр талаар нь гойдсан. Энэ бол одоо Бямбагийн өрмөр сумын алдарт бие Бямбагийн өрмөрийн байгаа юм. За сайхан мормор одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол одоо Батрын хурдан мормороо Нөмрөг сумаас одоо ирсэн байгаа. За өнгөрсөн жил одоо төдөвтэй болон баян дэсийн бүсийн уралдаанд Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие баян жиргэлийн мөр гэдэг мөр одоо түрүү өмнөд урдалж байсан. За ингээд утгаар одоо баян хайрхныхан бол одоо их насны мөрөөр бол нэлээд одоо дээгүр тэрэмбэлдэгдэг их насны мөрөөр одоо ер нь давмгай сайхан уралдаг ийм одоо сайхан нутаг юм байна. За ингээд халтар мөр бол одоо ингээд уужирсан хэвээрээ Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын Брүүсрэнгийн хурдан халтар мөр их насны мөрдийн уралдааны аман хүзүүн дээр бол одоо хэвээрээ өршлээд байгаа үзэгчтэй охиндэлдэн гарч байна. За халтар мөрж ер нь газрын хол мөрний олон хоёр ер нь тун яваачин ийм одоо мөр байна да. За өнөөдөр бол одоо Завхан аймгийн Доной одоо уудам хөндөд Очирваны шигшмэл хурд уралдаан одоо зохион байгуулагдана. За ингээд Завхан аймгийн баян хайрхан сумын Бяммын наваан нэмэр дэргүүнтэй Сэцэн хайрхны хурд мөрөн спорт уяачны холбооноос сумынхан сэдэргийн намын газартай хамтран зохион байгуулж байгаа. Аймгийн хойд усны энэ одоо хурдан мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан мөрдүүд бол одоо аймгийнхаа шигшмэл хурдан мөрдийн уралдаанд урилгаар оролцох юм одоо эрхтэй болно. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрэгчээгийн нөтг хоёрын хурдан хээрмэр бол одоо хөдөлсөн хэвээрээ. За аргагүй бол одоо Тэсвийн голын тэнхээд хурдан хүлэг гэдэг энэ л одоо байна да. Үнэхээр одоо сайхан хурдан дүмнэх байна. За ер нь одоо доогуурайг сайхан аль цайтай мярлаг дуухан дагвалтай ийм одоо мөр гаргаж байна. Гарсан цагаас л эхэлж ус одоо сайхан дархил уралдлаа. Энэ бол одоо Завхан аймгийн баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрэгчээгийн нөтг хоёрын хурдан хээрмэрөө. За хээрмэр бол одоо сайхан ч одоо хөлөрцөн байгаа харагдж байна. Хүүхэд нь одоо үе үеийн амийг нь татаад авах юм да. За эргэж хараад байгаа та харийн халтрамар одоо ойрхон төөнөд байгаа. За гэхдээ бол одоо барианд ороход ер нь тун зөөхөн хөрмөлдсөн. За хүүхэд бол одоо гар эргүүлж одоо ташуур эргүүлж урам өгөөд байгаа.
За шар халтрамар бол одоо ер нь нэг жигтгэн одоо темптэй болцсонмор байна. Задрахгүй нь бол одоо задрахгүй байна. За гэхдээ энэ бол одоо сууж байгаа мөр бол одоо бишээ. Энэ Завхан аймгийн Баян архан сумын аймгийн алдарт байж Сэдэрэгчээгийн нэг дугаарыг хурдан ярмаар зарийн хамартаас нэг иймэрхүү хол тасарсан ар дээр нь одоо халтрамар нэлээд бас одоо шир бүхэн мөлтөө төөнөр дүүхэн өрсөлж байгаа харагдаж байна. Арын мөрдүүд нь одоо нэлээд хол үлдсэн. За ингээ Баян арханы 2 их насны мөр одоо нэлээд зэрэгэн тасарсан халтрамарч одоо шар хэрмөрөн дээр нь залгахын дэхот. За ингээ их насны мөр уранд орж ирэхэд Завхан аймгийн Баян архан сумын аймгийн алдарт байж Цогтбаатарын мөрөсрөнгийн хурдан алтрамар төрүүлэн эрдэм голныг уйсгаж тод магнаа доргонжолоо өргөж Баян арханчууд нутгийнхаа даван дээр их насны мөртийн уралдааны төрөө магнаа хүртлээ. Ам хүзүүн мөн Завхан аймгийн Баян архан сумын аймгийн алдарт байж Сэдэрэгчээгийн нэг дугаарыг хурдан шар хэрмөр одоо хурдлаа. За эргийн 3 4 5 мөртүүдийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Завхан аймгийн Баян архан сумын алдарт байж Батбагийн Мянбагийн хурдан хүрмөр одоо айргийн 3-д орж иж харагдаж байна. Мөн одоо Завхан аймгийн Баян архан сумын аюул сэдийн даваад орж хурдан холмор айргийн 4-д орж иж байна. За Балчирхан хүүхэдтэй хүрмөр өнөөдрийн наад нэлээд одоо хойхноос болсон да. Энэ бол одоо сумын алдарт байж Батбагийн Мянбагийн хүрмөр ингээ айргийн 3-д за аюул сэдийн даваад орж хурдан холмор айргийн 4-д хурдлаа. За айргийн даваад Баян архан сумын Жаданбын нэмжүү хурдан хайрмар хурдлаа. 6 төдөвтэй Давд орчи хурдан хайрмар за Нүмергийн Батөржи Баттарын хурдан бормор нэлээд дээгүүрхэн хордоо Баян архан сумын Бямдрынгийн хурдан хүрмөр 7-8-ын багцаагаар мөн одоо Лувсан зэрэнгийн мөнх төвцийн хурдан хайрмар нэлээд дээгүүрхэн орсон бол за Баттаваагийн хурдан алтрамар одоо 10-ын багцаагаар энэ дэрэгсний орж иж байгаа хулмар Завхан аймгийн төдөвтэй сумын байж Дорж утгийн хөвгтэй айланбын хурдан хулмар 10-1-ийн багцаанд одоо орж иж байгаа харагдаж байна. За түүний ардал дээр нь Завхан аймгийн төдөвтэй сумын байж Давгийн Логсрөнгийн хурдан бормор одоо орж ирлээ. За арын мөрдүүдийг ахаа арын Завхан аймгийн төв сумын байж Ган дулгийн хурдан хайрмар 31 номертой мөрдсөн өнөөдөр хойхноос уусаар байгаад 13-4-ийн багцаагаар аймгийн алдарт бие Сурмын мөрөдөрчи хурдан хайрмар хөтөлсөөр байгаад одоо 15 дөхүүлж огшиг байна. Завхан аймгийн Баян архан сумын аймгийн алдарт байж өрөвсрөн гэдэг юм бэ. Энэ халтрамар их талаараа манай хадмаа донд орж байгаа гэдэг үний унгаад их талаараа азраг нь миний өөрийн хурдан азраг нь өөрийн унгаад энэ бүст орсон тэгээд сумын бага хэмжээний наадмуудад бас нэлээдэн төрөв хэрэгтэй 10 гаруй төрөв хэрэгтэй. Аймгийн алдарт байж тогтгоо ирдэг юм байна. Гараа цайхан өнгөлж явсараа өдөр дээрээ хижиж гонжлаа. Энэ 2 жилийн өмнө асгын бүс төрөөр тавьчихсан. Бага насандаа 2-3 төрүүлж ирсэн. Өнгөрсөн 100 айрын 3-аар тавьсан. Сумда. Тийм болтой. Аанхаа өгчлөө. Энэ маань унгаад. Жинхэнэ төслийн олон унгаа. За энэ нийт уяачдын холбоонд нийт ард иргэдтэй сайхан баярлаараа сайхан баяр хийсэн. Баярлалаа. Та бүхний дэмжлэгээр мөр юм сайхан давсанд баяр хүргэе гэж хэлье. Тэгээ Баян архан сумын Төөнтөгийн аймгийн алдарт уяач Батаа өгдөг. Тэгээ өнөөдөр хүүгийнхээ нэрэн дээр миний хөрмөр гурууллаа. Баяртай байна. Нилээ хойноос эхэлж явж байсан мөр нилээ хойноос жижигхэн хүүхдтэй байсан надгийг бас яач бол гэж яаж ийсэн сайн дээр гарч ирсэн. Айргт 300-д баяртай. Энэ миний унгад. Урд нь энэ сум айрг төрөө 13 айрг төрөөтэй. Заавья Завхан аймгийн Баян архан сумын Минжигийн харьяат залуу уяач даваад орж гэдэг юм байна. Мөр сайхан дөрөөр ирлээ. Дундгав аймгийн Эрдэнэтлаа сумын уяач Пүрббаатар гэдэг дүүдээ баярлалаа. Сайхан урд уулг байна. Новын Атганбат гэдэг хүн. Новын Атганбат гэдэг хүн. Новын Атганбат гэдэг хүн хэнтэн дэлгэр хаанаас Тий. За тийм ш. Атганбат хэв хоёр. За тийм. Өмнө бас эдэдний баярт орж исэн гэсэн. Тэрийг би үзээгүй. Энэ аваар яг сая авчихсан мөрий. Наадмын зохион байгуулалт сайхан байна. Гой наадам болж байна. Бүсийн баярыг энэс л өөр яаж хийх вэ тийм аа? Ихлэсэн мөртийн уралдааны эдгээр Баян архан сумын уяач өрсөнгийн халтар 2 дугаараар Баян архан сумын уяач төвтгойн шараар 3 дугаараар Баян архан сумын уяач Мянбагүрэн 4 дугаараар Баян архан сумын уяач даваад орчи хол 5 дугаараар Баян архан сумын уяач нэмжүйгээ Нээд мартин ирхэн батад
Yağdımға ертім тікті ғұңғын бұрышотта құрта тарған осында құрттан жинжір барғында. Бұйын кешке сөзінде ошы отырыздағанда. Тұмбыры қамыртта тұрын қырыны түтті күнді ішінде жәтітті күттіктігін тораты. Нара сарындыра танып тұзағынға чітті ғарке жадандырғы. Бұтырттыққы бұрғыды шоуды отырттыққы. Чулуун таттырттыккүй гарендасын көтүрттүккүй тачырсынген тайынги көтөгө тапчарсыңга бого. За инхо завхан ангийн баян хайрхан сумын Сэцэн хайрхны хорд морин спорт уяжтын холбоо сумын засгийн даргын намгийн газартаагаа хамтран зохион байгуулж буй. Аймгийн хойд засгийн хурдан мөрдийн уралдааны их насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулсан гэж өргөж байна. За их насны мөрдийн уралдаанд баян хайрхны 5 их насны мөр бол одоо дараагаар орлоо. Энэ үнэндээ үнэхээр бас нутгийнхаа дэвжэн дээр зохион байгуулагдаж буй аймгийн хойд засгийн хурдан мөрдийн уралдааны их насны мөрдийн уралдааны түрүү айргийн давтан мөрийг 5 удангийн одоо нутгийн уяажид үрдэж байна гэдэг бол яахан аргагүй одоо энэ нутгийн уяажидын эрдэм жадал адууны чанар чансааг бол одоо тодорхой харуулга баг. За ингээ 3 дурталсан хөрөн мөрний вайшаганлыг сумын мөрөн спорт уяаждын холбооны тэргүүн Бямбин наван нэмрэл бол одоо гардуулан өгж өргөж байна. За их насны мөрдийн уралдааны түрүү магнаагаар баян хайрхан сумын аймгийн алдарт бие Цогтбаатарын бүрүүрэнгийн хурдан хэрмэр тодорсон бол аман хүзүүнд баян хайрхан сумын аймгийн алдарт бие Сэдэрэгчээгийн дөрөвт хоёрын хурдан шараа хэрмэр хурдалж за айргийн 3-т сумын алдарт бие Баттавагийн Мимбагийн хурдан хөрмөр хурдалж айргийн 4-т баян хайрхан сумын Аюур Сэтийн даваа дурчийн хурдан улмар айргийн 5-т баян хайрхан сумын аймгийн алдарт бие Жаданбын нэмжгүй хурдан хэрмэр одоо тус урдалж уйсан эдсэн унсан угаад наадамчин олноон байсгалаа. За ингээ түрүүлж харагдсан хурдан хөлгүүдэн бас одоо Завхан аймгийн баян хайрхан сумын нутгийн уяачид бол одоо өөрийн унган тэсийн голын одоо хурдан удмын хөлгүүдээр бас одоо шагнаж урамшуулж байгаа дургуун мөчийг үзэгчтэй охин дэлдэн харж байна. Түмний их entertainment үзүүлж байна. Эрхэм уус та бүхнийг Ирландоос төлөвлөгдсөн Карен брендийн адууны нэмэлт тижэл витаминуудыг хөргөнөөр хэрэглээрэй. Сүүлийн жилүүдэд одоо миний хувьд бол энэ хүүхдтэйгтүүнүүдийг хэрэглэж байна. Одоо жишээлбэл одоо энэ Carnol, Speed Excel гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо их сайн бүтээгдэхүүнүүд байдаг. Өөр ууж эхлэхээс одоо 50 хүртэл нь одоо хэрэглэж байна. Stay Sound гэдэг энэ хүүхдтэйгтүүн бол одоо хулгарын хадгаас хэрэглэсэн энэ сайн бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн бол одоо морийг одоо хөндөөр суулгахаас бас сэргийлсэн ийм сайн бүтээгдэхүүн байна. Бидэнтэй та бүхэн доор хуцаар холбоорой. Их хурд үзүүлж байна. Эдэлгээд ах энэ цагийн унаа нүүдэлчин мотоцикл.
За засагтан аймгийн Эрдэнэ дүүрэг жонгийн хөшөө буюу Завхан аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хувьдчдын хурдан мөрдийн уралдааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан шанд шалгах хөлбөд гарааны зурхаар хөдөлсөн байна. За шүтлэн насны мөрдийн уралдаанд газраас цугларсан 41 хурдан үрээ бүртгүүлээд өнөөдрийн хөрс ингээд наадан алтан доосон өргөж хөлгийн шанд шалгахаар ийхүү одоо гарааны зурхаар хөдөлсөн байгаа. За эдэн дотор бол одоо өнгөрсөн жил аймаг сум орноттой төрүүлж яригдсан олон хурдан хөлгүүд бол одоо мордсон байгаа. За тухайлх юм бол Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт байж мичдийн намтрэж угаан одоо хурдан хээр хэлсэн үрээ гэж өнгөрсөн жил сумынхан бэрс ингээд наадан төрүүлсэн хээр хэлсэн үрээ одоо мордож байгаа харагдаж байлаа. Завхан аймгийн сонгон сумын аймгийн алдарт байж Бизиягоо Дамнан Батрын хурдан хулуурын синхронизашнтэй мордсон байгаа харагдаж байна. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөө төхөөрөмжөндөө бол одоо гүйцэд сайхан хүрчээ. За хөрчидөө Завхан аймгийн Баян хайрхан сумын Бяммын наван бэрэл тэргүүнтэй Сэцэн хайрхны хурд мөрөн спорт вэштинг холбооноос гардан зохион байгуулж буй аймгийн хувьдчдын хурдан мөрдийн уралдааны хурдан шүтлэн насны мөрд гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. За шар хоттой үгэд хар алаг үрээ бол одоо нэлээд нэгвэрхэн гараад ирсэн уршилж байна. Завхан аймгийн төдөвтэй сумын Баттүрийн дөрж өгдрийн хурдан алаг үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа бол энэ хамгийн надлаар зэгэл хонгор үрээ Завхан аймгийн төдөвтэй сумын Бям зөгтийн хурдан хонгор үрээ гарч ирсэн байна. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Завхан аймгийн сонгон сумын уяж Хашваатын батлагрын хурдан шарг үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа бол Тэсмийн сумын алдарт байж Саммин Маатар хүүгийн хурдан хээр алаг үрээ зөв талаар нь дуулаад хошуу хөлөглөө. Завхан аймгийн сонгон сумын Бизиагийн Дамнан Батрын хурдан хул үрээ Аяаргийн урав дээр гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За ингээд Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй Завхан аймгийн хувьдчдын хурдан мөрдийн уралдааны шүтлэн насны мөрдийн уралдааны өнгөний 2 үрээг одоо үзэгчтэй охиндээ харуулахад сонгон сумын Хашваатын батлагрын хурдан шарг үрээ 69 номертэй мордсон ад жаргалгүй одоо унжирдуулж байгаа. Амын хөдөн дээр нь Завхан аймгийн Дэс сумын сумын алдарт буй Саммин Маатар хүүгийн хурдан хээр алаг үрээг нэмдэшгүй унжирдуулж байгаа. 60 номертэй мордсон өнөөдөр нэлээд зэрэгхэн одоо хөдөлж эхэллээ. За Аяаргийн урав дээр бол одоо Завхан аймгийн сонгон сумын Бизиагийн Дамнан Батрын хурдан хул үрээ гараад ирсэн бол Завхан аймгийн Баян хайрхан сумын алдарт буй Төмөр Баатарын нэргэн одоо хурдан буур дүрээс одоо нэлээд нэгвэрхэн орж ирлээ. Төмөр Баатарын хангай хурдан буур дүрээ орж ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин сая одоо харлаа. За ингээд арын үрээнүүдийг одоо сайхан харуулнаа. Нэргэн мемдурчийн хурдан хээр үрээ тэр улаан хөлөмтэй хүүхэдтэй одоо уршилж байгаа харагдаж байна. Энэ надлаар нь ногоон зэжнэтэй ногоон овцтой хүүхэдтэй хүрэн үрээ ороод ирсэн байгаа. Энэ бол одоо Завхан аймгийн Дэс сумын алдарт байж Жигдэн гомбын хэнкотын хурдан сартай хүрэн үрээ одоо орж ирсэн байгаа болтой байна. Даагны уралдаанд одоо хээр даг нэлээд одоо зарлаасаар угаад 10-ын багцаагаар орж ирсэн. За хэнкотын хурдан сартай хүрэн үрээ бол одоо нэлээд дундгандаас гарч ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За одоо үргэлжлээд өнгөнийхөө өрөөнүүдийг харуулнаа. Саарал зуун нэмнэтэй сайхан адарган дэлтэй хээр алсан үрээ гараад ирсэн Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт байж мичдийн намтраж буй хурдан хээр алсан үрээ одоо харагдаад өнгөрлөө. За энэ эдэн үрээний хамгийн наадалт яваад улаан овцтой үгэтэй сайхан завдүрээ бол Завхан аймгийн сонгон сумын алдарт бай Даржаагийн дэшнэмийн хурдан завдүрээ байна. Хөнгөн дээр нь гараад ирсэн сайхан хээр үрээ сонгон сумын алдарт бай Даржаагийн дэшнэмийн хурдан хээр үрээнөөс удаа гарч ирсэн байна. 2 үрээ мордуулсан 2 улаан удаа гараад ирсэн байна. Хамгийн заадлаар нь улаан зэжнэтэй улаан дээлтэй үгэтэй сайхан хээр үрээнөөс удаа гараад ирсэн Завхан аймгийн төдөвтэй сумын алдарт бай Давгийн догсрынгийн хурдан алдар үрээ. За сонгон сумын Бизиагийн Дамнан Батрын хурдан хул үрээ одоо сая харагдаад өнгөрсөн бол Завхан аймгийн Баян хайрхан сумын алдарт бай Төмөр Баатарын хангай хурдан буур дүрээ одоо энэ дэлгэцний харагдаж байна. За энэ газрын уруу дээр одоо дэлэн жишрэлж ирээд л үзүүрээ хүрээний араас дэлгэлээдэг. За буур дүрээ одоо нэлээд үзүүр дөхөн уралдах юм байгаа байлгүй дээ. За энэ дэлгэцний харж ирж байгаа сайхан халуун үрээ бол одоо өнгөрсөн жил Завхан аймгийн төдөвтэй болон Баян дэсийн бүсийн уралдаанд тус үр хамаг үзүүдээ төдөвтэй сумын төмөн адууны байр сангал нааданд түрүү мөнгөөр дурдсан Завхан аймгийн төдөвтэй сумын алдарт байж Лувсан дагвын цагаан ламын оонон халуун гэдэг үрээ одоо сая харагдаад өнгөрлөө. Энэ эдэн үрээний өнгөн дээр шар уцтай үхэтэй сайхан алаг үрээ бол төдөвтэй сумын Баттүрийн дөрж өгдрийн хурдан алаг үрээ юм байна. За мөн одоо Баян хайрхан сумын Төмөр Баатарын хангай хурдан буур дүрээ сая одоо харагдаад өнгөрсөн бол өнгөний үрээний байрсалагдаж өнөөдрийн хөлцөнгөл наадмын хурдан шүтлэн насны мөрдийн уралдааныг алаг үрээ нь одоо хөтөлсөн байна. Завхан аймгийн Дэс сумын алдарт байж Саммин Маатар хүүгийн хурдан алаг үрээ бол одоо шүтлэн насны мөрдийн уралдааныг нэлээд зэрэгхэн сайхан хөтлөө гараад ирсэн байгааг сая манай зурглаа шин дуранд үзэгчтэй охин харлаа. За ингээд арын үрээнүүд за энэ 5 үрээний одоо хамгийн ардалт нь яваад зэгэл хонгор үрээ Завхан аймгийн сонгон сумын Бизиагийн Дамнан Батрын хурдан хул үрээ мөн одоо Завхан аймгийн төдөвтэй сумын Намтраж буй мэм зөгтийн хурдан хонгор үрээ хоёр одоо харагдаад өнгөрөх шиг боллоо. За алаг үрээнд дээр шарг үрээ ахиад одоо ирээд нийлсэн байна. Зүрхлийнхэн гүний онкоргой дээр хөлтэй ширээтэй чойн намгтай юм бол одоо 59 номертэй мөрдсөн сайхан шарг үрээ бол одоо Завхан аймгийн сонгон сумын байж Хашваатын батлагрын хурдан шарг үрээ. За Завхан аймгийн Дэс сумын алдарт бай Саммин Маатар хүүгийн алаг үрээ гэсэн юм 2 үрээ бол одоо гарсан цагаас ихэл сайхан хөтөлж уралдаад байгааг одоо үзэгчтэй охин харж байгаа. За 3 дээр одоо сайхан хар үрээ орж ирсэн Завхан аймгийн Нөмрөг сумын уяач Павлгийн Батэрдний хурдан хар үрээ орж ирлээ. Энэ бол одоо Өмнө аймгийн зөгцсөн сумын аймгийн алдарт байж хүүгийн Нөмбөрийн хурдан хар үрээ орж ирлээ.
За цагаан ламын хоонон халиун гэдэг үрээ энэ гурван үрээнийхээ одоо хамгийн ард талд нь орж ирсэн бол дунд талдны бадуу сайхан буурдураа Завхан аймгийн Баян хайрхан сумын алдарт явж Төмөр баатарын хангай хурдан буурдураа. За хамгийн ард талдны бадуу цагаан усан дамгтай сайхан алаг үрээ бол Завхан аймгийн Төтөвтэй сумын Баттөрийн дөрж өгдрийн хурдан алаг үрээ бас одоо гараад ирсэн байгаа. За цагаан ламын хурдан хоонон халиун үрээний хувьд Сүхбаатар аймгийн Наран сумын эзэгтэй эг тал нь бол одоо өөрийн адуун сүргийн өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байлаа. Энэ нутагт одоо тэнцсэн унаага за өнгөрсөн жил одоо Завхан аймгийн Төтөвтийн бүсийн уралдаанд ам үзүүлээд Баян цэцгийн бүсийн уралдаанд мөн одоо ам үзүүлсэн овооны нааданд одоо 4 өдрүүл нэг харагдсан гэсэн байхаа. Төтөвтэй сумын төвөн адууны баяр зангал нааданд мөн одоо түрүү мөгнөд хурдалсан ийм одоо хурдан үрээ байгаа. Хангай хурдан буурдурын ард тал дээр зэгэл хонгороо ороод ирсэн Завхан аймгийн Төтөвтэй сумын аймгийн алдарт яваад Намсрын жимийн нэмзэгтийн хурдан хонгороо. Энэ бол одоо эцэг талдан Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын аймгийн алдарт явж Өлзий утгийн шинжилгээний одоо адуун сүргийн өгшөл орсон ийм хурдан үрээ байлаа. Завхан аймгийн Сонгон сумын Бицягийн нэмдэн Батрын хурдан хул үрээ орж ирсэн. За энэ наадтар 97 номертэй марцсан сайхан алтар үрээ бол Завхан аймгийн Баян хайрхан сумын яаж Даваа самбуугийн бүрэг жаргалын хурдан алтар үрээ мөн одоо орж ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За улаан зэжнэтэй шарамцтай хүүхэдтэй сайхан хээр үрээ бол одоо дөрөв дээгүрхэн зарлуулж ирсэн Завхан аймгийн Сонгон сумын яаж Даржаагийн дэшнэмийн хурдан хээр үрээ байгаа юм. Цаадлаар нь одоо сайхан алтар үрээ уршилсан 72 номертэй марцсан алтар үрээ Завхан аймгийн Төтөвтэй сумын Наран эдийн хурдан алтар үрээ одоо явчих шиг боллоо доо. За ингээд үзүүрийн хэдэн үрээний арын үрээнүүдийг одоо сайхан харуулж байгаа Завхан аймгийн Төсмийн сумын алдарт бай жигдэн гомбын кодын хурдан салтай хөрөн үрээ одоо хойноос дуулаад байгаа. Өнөөдрийн наадам нэлийн одоо доохон талаас гарсан одоо үзүүрийн арга үрээний ард тал дээр гарч ирлээ. Энэ бол одоо Төсвийн улын өнөкөн адуу өнгөрсөн жил бол одоо сум орнуудтай олон дөрвөлж харагдсан 10-аад одоо хайрагдад дөрвөлжээд байгаа ийм одоо хурдан үрээ юм байлаа. 14 номертэй марцсан гөхөлтэй сайхан халтар хээр үрээ одоо харагдаад өнгөрлөө. Төдөвтэй сумын Балтан дөржийн наран эдийн хурдан халиун үрээтэй тун адилхан үрээ одоо харагдаад өнгөрсөн. За улаан зэжнэтэй улаан дээлтэй өгөл унсан сайхан алтар үрээ Төтөвтэй сумын алдарт бай давгийн тав сүрэнгийн хурдан алтар үрээ юм байгаамаа. За улаан оцтой хүүхэдтэй цавдруу Сонгон сумын алдарт бай Даржаагийн дэшнэмийн хурдан цавдруу байгаа. Хөтөл журлаад усан Баатар хүүгийн алдаг үрээний хөл одоо жаахан саарсан. Энэ хоёр үрээний наадалт нь бадуу хээр алдан үрээ өнгөрсөн жил Баян хайрхан сумын бэр зангал нааданд түрүү мөгнөд хурдалсан аймгийн алдарт байж Мичдийн намсрын жууга хурдан халдсан үрээ одоо орж ирсэн уршилж байгаа бол Баян хайрхан сумын алдарт байж Төмөр баатарын нэргүүн одоо хангай хурдан буурдураа орж ирсэн Төмөр баатарын хангай уяач үзэгчтэй нэргүү гэж одоо андуу ташаа зарлаглаа. За ингээд гарсан цагаасаа ихэл сайхан хөтөлж оролцсон Завхан аймгийн Сонгон сумын Хашбаатарын батлагрын хурдан шарга үрээ 3 дээр одоо уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За өнгөн дээр юм бол Завхан аймгийн Нөмрөг сумын яаж Павлгийн Баатарлгийн Павлгийн Батэрдний хурдан хар үрээ бол одоо гараад ирсэн уршилж байгаа. Өмнө аймгийн Цогцын сумын аймгийн алдарт яаж Хүүгийн Ном баярын одоо онгон одоо байлаа. За хар үрээ бол одоо тариг толгой тун сайхантай юм одоо үрээ байгаа харагдаж байна. Завхан аймгийн Баян хайрхан сумын зохион байгуулагдаж буй аймгийн хойдсын хурдан мөртийн уралдааны шүтлэн насны мөртийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн. За ам үзүүн дээр Завхан аймгийн Төтөвтэй сумын алдарт бай Лувсан дэгвийн цагаан ламын хурдан оонон халиун гэдэг үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За 12 үрээнийх нь өнгөн дээр Завхан аймгийн Төтөвтэй сумын аймгийн алдарт бай Намсрын жимийн нэмзэгтийн хурдан хонгор үрээ одоо орж ирсэн байгаа харагдлаа. Мөн одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт бай Мичдийн намсрын жууга хурдан хээр халдсан үрээ. За буруу талд нь бол одоо буурдураа өршлөөд байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан буурдураа Завхан аймгийн Баян хайрхан сумын алдарт бай Төмөр баатарын хангай хурдан буурдураа Бямсран гэдэг хүү одоо унжирлуулж байгаа юм байна. За гарсан цагаасаа ихэд сайхан хөдөлж оролцсон Завхан аймгийн Сонгон сумын яаж Хашбаатарын батлагрын хурдан шарга үрээ одоо газрын шээжинд гарч ирэж яахан ошлоо. За хари хэдэн үрээнийх нь өнгөн дээр бол одоо Завхан аймгийн Төтөвтэй сумын алдарт яаж давгийн тав сүрэнгийн хурдан халтар үрээ гараад ирсэн аман нангаа төлөлтөд хөөхтөн одоо уйдаад авах юм. Амын одоо жоохон сулалж өгөөд гойдож аваачаад үзүүрийн хэдэн үрээтэй нийлүүлүүлж одоо явж мэдмээр л одоо хөлтэй байгаа үрээ шиг харагдаж байна. За дундалд нь одоо улаан амттай хүүхэдтэй сайхан цавдар үрээ гараад ирсэн Завхан аймгийн Сонгон сумын аймгийн алдарт яаж Даржаагийн дэшнэмийн хурдан цавдар үрээ. За Хашбаатарын батлагрын хурдан шарга үрээ бол одоо нэлээд хойшилчих шиг боллоо. Баян хайрхан сумын хангай хурдан буурдураа. За энэ хоёр үрээний буруу талд нь Завхан аймгийн Сонгон сумын Бицягийн нэмдэн Батрын хурдан хул үрээ одоо гарч ирсэн уршилж байгаа. Өнгөрсөн жил Баян хайрхан сумынхаа барь зангал нааданд Төмний эрхийн алтан жилөө өргүүлсэн Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт байж Мичдийн намсрын жууга хурдан хээр халдсан үрээ одоо зөв талд нь уршлаад байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа зэгэл онгор үрээ бол Завхан аймгийн Төтөвтэй сумын аймгийн алдарт байж намсрын жуугийн нэмзэгтийн хурдан онгор үрээ. Эцэг талдаа Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын Өлзий утгийн шинжилгээний адуун сүргийн өгшөл орсон. За магадгүй бас одоо Монгол руу хөр зангал нааданд 3 дөрвөлсөн улс алдсан газрын өгшөлтэй байхыг одоо үгүйсгээргүй ийм одоо үрээ шиг байна. За ингээд өнгөний 3 үрээ. За араас бол одоо нөгөө зээрдрээ ирээ нийлжээ. Завхан аймгийн Төсмийн сумын алдарт бай жигдэн гомбын кодын хурдан зээрдрээ хойноос одоо төөлсөөр угаад үзүүрийн 2 үрээтэй ирээд нийлсэн байгаа харагдаж байна. За цагаан ламын хоонон халиун үрээ ам үзүүн дээр өнгөн дээр бол одоо Завхан аймгийн Нөмрөг сумын яаж
Павлгийн Батэрдны хурдан хар үрээ хөдөлсөн хэвээрээ. За хар үрээч одоо үнэнхөө хурдан байгаа үрээ байна та. Арын бол одоо Зовхон аймгийн Төдөвтэй сумын Лувсандаггүй цагаан ламын хоонон халин үрээ өнгөрсөн жил одоо олон дөрвөлж яригдсан аймгийн бүсийн уралдаанд 2 ам хүзүүлсэн юм зартай хурдан адуу байгаа. За наад алтны бадгаа Зовхон аймгийн Дэс сумын сумын алдарт бие Жигдэн гомбын кодын хурдан зартай хөрөн үрээж мөн одоо ялгаагүй орон нутагтаа өнгөрсөн жил одоо 10-аад удаа хэрэглээд дөрүүлсэн ийм одоо хурдан үрээ байгаамаа. За ингээд үзүүрийн 3 үрээ бол одоо нэлээд зэрэгэн одоо болсон байгаа. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны түрүүч бол одоо сайн усны голыг гатлаад 2 толгой өгсөд одоо барайнд орноо. За Зовхон аймгийн Баян хайрхан сум гэдэг бол ерөнхийдөө бас одоо уулархаг ийм одоо нутаг байна. За ингээд энэ нутагт бол одоо Зовхон аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдаан анх удаагаан одоо амжилттай сайхан зохион байгуулагдаж хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны үзүүрийн 3 үрэг үзэгчтэй охиндээ харуулж байгаа. Зовхон аймгийн Учирвааны хүлэг мөрөн спорт уяалтын холбооны санал наашны дагуу Зовхон аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдж байгаа энэ уралдааныг Баян хайрхан сумын засаг даргын намын газар за мөн одоо Баян хайрхан сумын цэцэн хайрхны хурд мөрөн спорт уяалтын холбоод хамтран амжилттай сайхан зохион байгуулж байгаа. За ингээд шүтлэн насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Нөмрөг сумын уяаж Павлгийн Батэрдны хурдан хар үрээ хөдөлсөн хэвээрээ. Ам хүзүүн дээр Зовхон аймгийн Төдөвтэй сумын алдарт бие Лувсандаггүй цагаан ламын хурдан хоонон халин үрээ. За хайргийн урав дээр Зовхон аймгийн Дэс сумын алдарт бие Жигдэн гомбын кодын хурдан сартай хөрөн гэсэн юм 3 үрээ гараад ирсэн. За 3 өөр сумын 3 үрээ одоо гараад ирсэн. За 3 лаанд ус одоо Тэсийн голын айс авд уртдаг ийм одоо нутгууд байгаа Зовхон аймгийн Төдөвтэй Нөмрөг Дэс сум гэдэг бол одоо Баян хайрхан сумтай одоо хил залгаа оршдог ийм одоо сумдуудын байна. За ингээд хар үрээ бол одоо хөдөлсөн хэвээрээ. За ер нь одоо тунж яваас идэг ийм одоо үрээ байгаа харагдаж байна. Тархилгоо их одоо сайхантай. За ингээд шүтлэн насны мөр барайнд орж ирэхэд Зовхон аймгийн Нөмрөг сумын уяаж Павлгийн Батэрдны хурдан хар үрээ төрүүлэн ирж төмөн олныг өсгөж толмогны торгон жолоо оргуулж байна. Ам хүзүүн Зовхон аймгийн Төдөвтэй сумын алдарт бие Лувсандаггүй цагаан ламын хурдан хоонон халин үрээ. За хайргийн урав Зовхон аймгийн Дэс сумын уяаж Жигдэн гомбын кодын хурдан сартай хөрөн үрээ одоо хурдаллаа. За 4-5-2 үрээ холбоотой байгаа Зовхон аймгийн Төдөвтэй сумын аймгийн алдарт байж Намтрай живийн бям зөвхөн хурдан хонгор үрээ бол одоо зөв талдан за өнгөрсөн жил суманд дөрүүлсэн Баян хайрхан сумын Миждийн Намтрай живгаа хурдан хээр халдсан үрээ одоо хайргийн дөрөв дурлаад Төдөвтэй сумын бям зөвхөн хурдан хонгор хайргийн дав дурлалаа. За 6-ад одоо гарсан цагаас эхэл дархан дурлалсан Зовхон аймгийн сонгон сумын Бизэгийн нэмнэн матрын хурдан хуулраа орж ирж байна. За Төдөвтэй сумын Эрдэнэчний сартай хонгор харагдахгүй байсан их одоо хойноос орж ирээд 7-д орлоо. Төдөвтэй сумын Давгийн давгсрынгийн хурдан халтар 8-д орлоо. Баян хайрхан сумын Төмөрбаатарын хангай хурдан буурлаараа 9 цаад алтан Тэсийн инколтын хүрэн алдсан үрээ сонгон сумын Даржаагийн дэшнэмийн хурдан завдар үрээ. За мөн одоо Төдөвтэй сумын Наран эдягийн хурдан бор хайлан үрээ 12-3 багцаагаар орж ирлээ. Энэ дэлгэсний орж ирж байгаа сайхан халтар үрээ бол одоо Баян хайрхан сумын Даваасан бүгийн бүрэг жаргалын хурдан халтар үрээ орж ирж байна. За түүний ардал дээр Зовхон аймгийн Төдөвтэй сумын Баттөрийн Дорж өгдрийн хурдан алаг үрээ бас одоо нэлээд агөрхөн орж ирлээ. За гарсан цагаас эхэл сайхан хөдөлж уралдсан Зовхон аймгийн сонгон сумын уяаж Хашбаатарын Батлагрын хурдан шараг үрээ 16-7 эмгийн багцаагаар одоо орж ирж байгааг үзэгчтэй ахын харж байна. За энэхүү Зовхон аймгийн Баян хайрхан сумнаа зохион байгуулагдаж буй аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. За би Нөмрөг сумын харьяат Бат Эрдэнэ гэдэг хүн байна. За хаанхын ямар өгчлөө өдөө. За энэ хар үрээ маань Дундгов аймгийн Луус сумын Монгол улсын алдарт уяач Хүүгийн Дүнбаяр гэдэг хүний унгаад байгаа. Өмнө хаана оруулж вэ? За өмнө нодлон жил нэг жижиг наадамд нэг орсон. Энэ жил эхний уяагаараа энд ирж уралдаж байна. За намайг цагаан ламын Батнаар эмтэлтгээ. Энэ даагандаа 5 төрүүлж 3 ам үзэт. Энэ жилийн анхны уяа. Өнөөдөр ам үзэж чинь да. Энэ эцгэн Сүхбаатарын наран Монгол улсын алдарт уяач Содны бэлгээд хүний адууны адуу байгаа. Их нь манай өөрийн унгаатай. Би Зохны Тэс сумын инкват гэдэг юм байна. Сумын алдарт байж. За. Энэ морь өгшлөн хаанах вэ? Энэ Тэсийн. Зохны Тэсийн. Өмнө хаана оруулж вэ? За өмнө одоо яг энэ сум орон нутгийн ундаа нэг 7-8 хайр төрөйтэй тий. Одоо тэглээ. Араас гараад яарна хөөд сайхан уралж. Их сайхан зохион байгуулалт их сайхан байна. За намайг Зохион Төдөвтэй сумын аймгийн алдарт уяач Намсрын бям зөвхөтдөг хөө. Манай унгаа одоо байгаа энэ жил шүтлэндээ анх уягдж байгаа морой. Эцэг нь болохоор манай Сүхбаатар аймгийн Төмөнцөг сумын шинжилгээний азарганы адууны өгшөлтөй манай аймгийн алдарт уяач авах маань дорж тавьчих өгсөн. За Зохион аймгийн Баян хайрхан сумын аймгийн алдарт уяач Намсраж гэж хүн байна. Өрөө сайхан харигдлаа. Баяр наадам сайхан болж байна.
өргөн дэлгэр сайхан болж байна. За өмнө хаана уралж ирсэн бэ? За өмнө өнгөрсөн жил яг дааганда Сумынхаа баяр наадам төрүүлсэн. Төдөвтийн ордныг аригдсан. 4-өр давхсан. Дахиад энэ суманда сумын 30 жилийн төгсөлтөөр амаа үзүүлсэн. Одоо ийм л надлан 3 уралдаж 3 уланд нэгээд давхсаад удаа тэгэл энэ жил одоо анхныхаа уралдаанд явж байна. Аймгийн баян архан сумын захаалдж хаврын мөсийн уртан мартын уралдаан Нөмрөг сумын арат баттэртний ар Төдөлтэй сумын арат цааламын айдун Тэт сумын инхотын сартай уран Баян архан сумын нэмсражуийн хэраттан Төдөлтэй сумын ямцахтын хэр Аяна бишин утсан мартын ирхэн байтмын Арстан эсэртэй арам гэшинчтэй холон ойчтэй хойн шимпурхс чутай Сарундараа таначин загнирвачтай борхиж олнууд утурдаггүй боргочон гүцэгдэшгүй Атай жолнууд актэрдэггүй харидасан гүцэгдэшгүй гарчи хурдан гүлгүүдээ За энэхүү Завхан аймгийн баян архан сумнаа зохион байгуулагдаж буй Завхан аймгийн хойд усны хурдан мөрдийн уралдааны шүтлэн насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгж барих гэж байна. Түрүү мөнгөний дурдсан Завхан аймгийн Нөмрөг сумын уяаж Павлгийн Батэрдний хурдан хар байны шагналыг Завхан аймгийн баян архан сумын засаг дарга алтан цэцэг одоо гардуулан өгж барих гэдэг. За ам хөдлөн Завхан аймгийн төдөвтэй сумын алдар туяа Лувсан нэгэн цагаан ламын оонон халуун гэдэг үрээ одоо хурдласнаар өнгөрсөн жил одоо аймгийнхаа 2 үсгийн уралдаанд ам хөдлөн дурдсан. Өнөө жил одоо ахиад хойд үсгийн уралдан мөрдийн уралдаанд ам хөдлөн дурдлаа. За 3 бол одоо Завхан аймгийн Тэт сумын алдар туяа Жигдэн гомбын инкотын уралдан сартай өрөн үрээ хойноос дуулсаар угаад айргийн уралд дурдсан. Бас одоо үнэнхүү хурдан үрээ байна. Завхан аймгийн баян архан сумын аймгийн алдар туяа Мичдийн намтраж угаа хурдан хээр халдсан үрээ өнгөрсөн жил сумынхан барилангал наадам дөрүүлээд өнөө жилийн гоо нутгийнхаа даван дээр зохион байгуулагдаж буй аймгийн мөсийн уралдаанд айргийн дөрөв дурдлаа. Айргийн дав Завхан аймгийн төдөвтэй сумын аймгийн алдар туяа намтражийн бям зүгтийн хурдан хонгороо тус урдаж уйсан эзэн унсан хөөхөд наадамчин олдон байсагалаа. Ингээд айрыг төрүүлсэн мордон бас одоо хурдан удмын хадуугаар шигнэж урамшуулж байна. тэргүүн барин дэдэ зүүн тэргүүн магнаад Завхан аймгийн баян архан сумын ирээд аймгийн эцэн давсрынгийн тавсран баруун талын тэргүүн магнаад Завхан аймгийн төдөвтэй сумын ирээд Баднасангийн цэнд дэвснэр дэвэн дэвсэр гарч ирж байна. Мөн хоёр талынхаа засварлуудыг хандруулсаар тэрийг алтан суйн бүтэлбэн өмнө дэвэш байгаа хийж байна. За баян архан сумын ирээд аймгийн эцэн Лавсран 2016 он Сэлэн аймгийн баян наадамд тав давж аймгийн эцэн цолыг өртсөн сэн сайхан залуу байгаа. Гадуунтай барилж байгаа сумын зан Цэндаяш 2015 онд төдөвтэй сумынхаа баяр наадамд сумын нарцаг анх хоттой залуу өдөөдрөнд шалгалж үлдэж сумын нарцаг ангатаар давж сумын заан цолыг залуу бүхэн шууд урдсанаас ийм сайхан бас залуу байгаа. Энэхүү Завхан аймгийн хойд үсгийн хаврын бүсгийн 2019 ордон мөрдийн оролдоон төрүүлсэн үндэсний хөсөлтөг хэн барилдаан тэргүүн бор болоосдгаар тоног болсон хоёр бүхэн маань талбайн төв эсэнд орж байна. За сэнжигнээ болсноос гот татаад өдөг шараад боллаа. Завхан аймгийн баян архан сумын ирээд аймгийн эцэн давсрангийн лавсран дөрөөж Завхан аймгийн
төдөвтэй сумын ирээд Батнасангийн цэн даяос үзүүллээ. За үзүүлсэн гоо өгсөөлээ. За Завхан аймгийн Очрон уяачдын холбооны шийдвэрээр Завхан аймгийн хойтлын бүсийн хаврын бүсийн уралдаан Баян хайрхан суманд болж уралдаан сайхан болж өнгөрлөө. Ингээд бүх насны мордыг 6 насны морд уралдаж тэсийн голын угшил жинхэнэ одоо Монгол адуу гэдгийг энэ одоо хурдыг үзэх тэрийг шалгаруулах зорилготой ингээд эрлиз насыг ялгаж жинхэнэ Монгол адуугаа уралдацгааж Баян хайрхны цэцэн хайрхан уяачдын холбоо ингээд наадмаа сайхан хийлээ. Мордоо сайхан уралдацгаалаа. За Баян хайрхан сумын цэцэн хайрхны хурд Марийн спорт уяачдын холбооны санаачилгаар Завхан аймгийн Очрооны хүлэг Марийн спорт уяачдын холбооны шийдвэрээр Завхан аймгийн хойд бүсийн хаврын уралдаан сайхан болж өнгөрлөө. За мордын уралдаанд Завхан аймгийн хойд бүсийн Увс аймгийн зүүн ангаа сумын нийт 7 сумын 250 гаруй морь оролцож шудраг сайхан уралдаан боллоо. Одоо морь бодолсонгүй амжилттай сайхан зохион байгуулагдаж өнгөрлөө. Хотгоо төмний үлгийн нутаг Баян хайрхан сум болов Тэсийн голын сав газар. Энэ бол одоо хурдны угшил үн ертөнцөөс уламжлалтай ийм сайхан үлгийн нутгаа ингээд хол газраас зарим ирж бидний уралдаанд оролцсон уяачид, унаач хүүхдүүд бидний үйл ажиллагааг хамтран дэмжиж хамтарч ажилласан төр захиргааны байгууллагын хамт олондоо хүн талархал илэрхийлье. За энэ хөрхөн үзэгч та бүхэнд Төмний студийн уран бүтээлч хамт олон хотгой төмний үлгий сайхан нутаг болох Завхан аймгийн Баян хайрхан сумнан зохион байгуулагдсан аймгийн хойд бүсийн хурдан мордын уралдааныг бүрэн ихээр бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Хурдан хурд хүлэг мөртөө дээдлэж үтсэн хотгой төмнийг хурдан мөрний босооцоо амар өнө мөнхөд ивэг болтугай. Та бод авах гэж байгаа юм шиг. Тэгвэл шилмэл бодийн хямдралтай суглаатай бодонтой Монгол хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн байна. Таны худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 300 мянган төгрөг тутамд нэг суглаа. Азтай нь гэх юм бол Рус 30 автомашин, мотоцикл, олон хонжруу таныг хүлээж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. Ой, байж гараа. Яасан?